сайн байцгаана уу? Шинэ дугаартаа тавтай мэрэл. Би яг эхлэх болоод нэг үг хэллээ шүү дээ. Тэнгүүт нэг тэнэг царай гаргах юм. Царай муу яваа дараа юм. Чи мөн нэг юм мэдгүй. Randomly нэг балаа царай гаргах юм. Зяа бит хоёр ойрд айгуу дэжгүй тогтмол гоё бичээд байна. Болоод байна. Зяа өнөөдрийн дугаараар болохоор бит хоёр сонь сайхан яриад тэгээд ойр зур авмаар байгаа wishlist юу байна вэ гэдэг дугаар хий гэж бодлоо. Дөнгөж саяхан л подкастынхаа сэдвийг оллоо. Юу хийвдээ? Хоёлаа өнгөрсөн бүтнээсээ 7 хоног гэсэн юм байна тий. Тий ямар хурдан өнгөрч харин би чамаа өчигдөр хизээ бичвүү гэдээ орж ирэхэд л амралтын өдөр болж байгаа юм гэдгийг мэдлээгээ бодтоо. Ямар хурдан юм бэ гэж та. Юу хийвдээ 7 хоног? Тэ ажлуудаа амжуулаад таарлаа. Тэгээд сонь сайхан гэх юм бол өнгөрсөн дугаарыг сонсоод над руу DM бичсэн, комент бичсэн бүх охтуудаа бүр үнэхээр их баярлалаа ёо. Тэгээд тэрийг хойлоо бас дахиад нэг тусад нь чадвал ч юм уу те. Тусад нь яг нэг дугаар болгоол бас зүгээр юм байна гэж би бодсон. Тэгэнгүүт одоо нэг өмнөх дугаараа сонсоогүй хүмүүс гайхаж байгаа та. Юу яасан? Би нэг сарын тэмдэг маань ер нь өвдөлтөд ирээд тэгээд энэ амар өвдөө жоох ухаалтж унсан мус ингээд деклараа ярьсан. Тэгээд тэрэн дээр комментод амар их ирээд DM-ээр над руу нэг 10 хэдэн DM ирээд тэгээд энэ ер нь яг юм түгээмэл тийм байна. Бид нэг өөрсдөө л яг хувьдаа би л ингэж байгаа гэж боддог боловч ихэнх огт бүсгүүчүүдэд манд толгардаг асуудал юм биш үү гэж хальт бодоод чадвалын нүгээр дугаар хий гэж бодсон. Тэгээд би бицэн охтуудынхаа зөвлөгөөг дагаад хоёр эмчийн нэр бүр амар их тавтагдаж ирсэн. Тэгээд тэр хүмүүсийн контактыг авч чадаад эмгэлтэй ямар ч гэсэн үзүүлсэн. Манайхан баярлаа. Яг одоо л нэг юм наацхан ойлголттой болж байна гэх юм уу? Анхаарчд нэг мэдэх ёстой юмнуудаа мэдэж эхэлж байгаа байхгүй юу? Яг юм яагаад өвддөг гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт ярихад бас жоохон юу судалгаа хэрэгтэй юм байна. Дахиад чадвал баг эмч оруулаад ч юм уу те гэж нэг бодсон. Тэгээ одоогор би ямар ч гэсэн эмчтэй үзүүлсэн. Тэгээд яг яагаад өвдөд байгаа вэ гэдгээ шинжилүүлж чадсан. Тэгээ нэг хэд хэдэн шинжилгээний хариу хүлээж байгаа. Тэгээ дахиад эмчтэйгээ эргэж уулзахаар байгаа. Тэгээд эндээс улбаалаад бас юу Монгол ер нь яг сайн эмэгтэйчүүд имлэг байд юм уу гэдэг юм уу те. Тиймэрхүү сэдвүүдийн талаар яриулаас хэрэгтэй юм байна гэж нэг бодсон. Надад болохоор яг ингэж л бодогдлоо. Тэр дугаар маань яг саяны сэдвэр одоо Монголд яг эмэгтэйчүүд маань ямар эмнэлэгт үзүүлээд яваад байдгийг яг оншоо зөв тодорхойлж чаддсан юм уу? Монголын өнөөгийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдийн эмчнэрийн одоо тэгээ амар сүртэй ярихын жишээ ур чадвар мадвар гэл. Тэгээ би бас ингээл эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр амар олон эмнэлэгт үзүүлж исэн хэрнээ тэр тунаасаа яг тэрэлсэн гэд ингээд хэлж чадахгүй байхгүй. Уул нь бол ингээд гадаад амьдардаг хүмүүсийн яриаг сонсохоор ингээд үзүүлдэг эмч нартай, тогтсон хүнтэй тий. Тэгээ тэр эмч нартай айгүй ихтэй байдаг юм. Яг ийм тогтмол одоо үзлэгтэй байнга ордог. Тэгэл эмчин залгаал одоо тийзээ орох хэрэгтэй мэрэгтэй гэдэг ингээд ийм чекапуудаа байнга хийлгэж идэг гэх тийм юм ярьдаг. Тэгмут яг Монголд тийм хүн болго ийм ихтэй эмчтэй билүү гэж мэгж бодсон. Тэгэхээр яг тэр талаар тэгээ одоо нөгөө сонсогчдынхаа зүгээс бас их тиймэрхүү юмнуудыг нь авч байгаа гэхдээ ер нь эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй ямар харилцаа холбоотой байдаг гэд яг тэрнгээр нэрээд нэг дугаар гаргах гоё. Харин тэгэл хойлоос аль дугаар дээр хэлээд охтуудынхаа ингээд өсвөр насны дээрээ ингээд айж эмээхгүйгээр эмэгтэйчүүдийн эмнэлэгэд ингээд чадвал улиралтаа нэг сартаа нэг үзүүлж байгаарэ гэж нэг уриалж ярьжсэн санаж ин гэхдээ бодсон чинь баг ингээд дүүнерт манд толгарч байгаа асуудал нь ямар эмнэлэг хаана очих ингээл асуудал толгох юм шүү. Тэр чинь нөгөө үзүүлэхийг хүсэхгүй байгаа даа биш мэдхгүй байгаа даа асуудал нь бас байд юм байна гэж бодсон. Яг Монголд бол нөгөө их барих, жирэмслэх юм тэрнтэй холбоотой эмэгтэйчүүдийн эмнэлгүүд бол гайгүй юм шиг. Яг нэг юм одоо юу гэдгийг хавдар, урьдчилан сэргийлэх яг ингээд жирэмслэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн нэг чекап хийлгэх гэдэг иймэрхүү одоо зүйл үйлчлэгийг хүслээ гэхэд яг эмнэлэг эмч гэхээр одоо юу байд юм болоо гэж гацчдсан болов гэсэн сэтгэлийнхний байдлаар төрж байна да. Тэгээд би ч бас эмнэлэг хайгаад миний үзүүлэлтийг ихч болохоор манай найзын ээж нь байсан байхгүй юу. Тэгээ одоо нөө тэтгэвртэй гараад одоо ерөөсөө юунд ажиллахаа болцсон. Тэгээд тэр хичээсээ асууж нэг хүн сургалж үзээд тэгээ надад ирсэн DM-үүд дээр яг хоёр хүний нэр бүр үнэхээр их давтагдсан байсан учраас окей энэ чинь ингээл те 10-ны 8 нь хэлж байгаа юм чинь гэдэг мэдрэмж бас төрөөд тэгээд тэр эмчдэр очиж үзүүлсэн байдаг юм аа. Тийм нэг найзаас асуусахгүй би нөө мама те тэнгүүд ингээд төрсөн юм чи надаас илүү эмгтэйчүүдийн одоо эмнэлгийн талаар ойлголттой байгаа гэх асуусан ч юм бас ер нь бол Монголд сайн эмнэлэг байхгүй Монголд үзүүлэхээ болоод удаж байна гэдэг юм яриад бүр шоконд оруулсан намайг. Хүүе яаж юм бэ? Хоёлаа чи ийм юмнаас амар хоцрогдсон амьдрч байгаа шүү те. Яг үнэндээ. Надаас наач айгу шок нийлвэлээ. Вау, тийм үү гэд. Тэгээд тэгэхээр ч амар гонигтай бас дээ. Гэхдээ хүний бас
анхдагч хэрэгцээнүүдийн нэг гэдэг шиг аюул basic хэрэгцээ байхад чинь Монголдо тийм сайн олж чадахгүй болохоор заавалжгүй гадагшаа явдаг гэд тэгэхээр бас нэг төрлийн амар гуй нэгтэй. Эсвэл бол байгаагаа олж чадахгүй байна уу тий? Стоп бүү мэдтэй. Тэгээ хэдүүлээ чадвал би бас нэг экспириенсээ жоохон өргөтгөөтэй шинжилгээнүүдийн маань хариу гараад байгаа. Ямар ч сан санаа зовж исэн сонсогчд манайхан бол ашгүй азар зүгээр. Гэхдээ ингээд урьдчилаад үзүүлсэн сайн байна гэж эмчээсээ сонссон. Тэгээд хэрвээ ингээд жоох удаа явсан бол асуудал үүсэх эрсдэл өндөр байсан байх шүү гэдэг товчхон хариу гарсан. Тэгээд одоо ойлгож байгаа юм бол юу лээ? Сарын тэмдгийн өвдөлтийг төвчих гэсэн юм байна. Ингээд бид нар ягаад ч зүгээр ээжээсээ ч үгүй юм өчөөсөө ч үгүй юм нэг өвдөх нь нормал гэд нэг юм бодолтой болцсон юм шиг байна. Тэрийг одоо үнэхээр яг яаж тайлбарлахаа мэдэхгүй л. Би бол ингээд хүм болгоно л өвддөг. Би энэ өвдөлтийг төвчгөл хэвээр гэдэг мэдрэмж надад байдаг гэсэн юм. Тэг би одоо энэ ойлголтоо хаанаас олж авснаас мэдэхгүй байна. Тэгэнгүүт хэрэг бүр үнэхээр ингээд хүний нөгөө өвчин төсвөрлөх үуч янз бүр байгаа шүү дээ. Гэхдээ бүр ингээд үнэхээр ингээд тисгийн аргагүй өвдөж байгаа тий ингээд ухаалтж унж байгаа иймэрхүү симптом бол үнэхээр яг энгийн биш учраас заавал үзүүлж хянуулах нь зүгээр юм байна. Тэгээ хоёр талаар Монголын яг ийм Монгол байгаа эмнэлгүүдийн чанар тий ур чадвараас хамаарат яг нэг оншоо 2-3 газар баттгах шаардлага үүсдэг юм шиг байна. Яг нэг газар шууд очиод ингээд баран сэтгэл санаагаар нунагаал шууд ингээд чи багт үтцэн байна ийм хагалгаа бараг хагалгаа шахааддаг имлгүүд бас мэрсэр байдаг юм шиг байна гэдэг асуудлууд бас дундрахгүй юм байна энэ салбар руу орвол би бас яг тэр эмч рүү очиж үзье гэж бодож байна. Одоо би бол чинийхээс арай өөр симптом ярьж очих гэж байгаа шүү дээ. Тийм гот яг тэр эмч маань хэр юм бол гэдэг бас хоёлаа яг нэг эмч дээр очиж үзсэн үеэр л бас сонирхолтой л яар. Гэхдээ ярихын тулд очиагүй л тий. Зөв очих хэрэгтэй болохоор л тийм гэж бодлоо. Надад бас яг ингээд хагалгаанд орох заалт хэлсэн эмч байдаг байхгүй. Эмнэлэг гэх юм уу. Амар наа бүр жоохон багчтай дөнгөж их сургуулаа төгсчүүд ингээд нөгөө эмэгтэйчүүдийн эмнэлэг тухайн үед одоо би яагаад ч ингээд нөгөө ээж мэжд хилээгүй өөрөө л нэг юм үзүүлэх системастай гэж бодоод очиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь л намайг ингээд саунд чинь нэг тийм юм байна. Одоо энийг авахгүй бол болохгүй. Ирээдүйд жирэмслэхгүй байх магадaltaй энэ төр гэдгснээ халааны заалт бичээд өнөө маргааштай л орохгүй бол болохгүй. Энийг чи ингээд авах хэрэгтэй гэдгийг ингээд юм хятад эмч нартай эмч заяа. Бас зарим нь бол мэдгэлэх. Тэгэл яг би ээж рүү залгах хагалгаа гэхэр чи ээж рүү залгах байгаа юм чи. Тэгэл ээж бүр амар уурлал чи юу хийж ийм имлэгт ирж байгаа. Хинний зөвшөөрлөөр гэл тэгэл ээж тгийг бол би бүр ёо тэр үед хагалгаанд орсон бол хүүхд төрүүлэх ер нь боломжгүй байх магадлал өндөртэй гэдэг. Тэг тэрнийхээ араас би нэг Монгол эмчтэй эмнэлэг орчоод намайг ингээ хагалгаанд ор гэсэн эмчээ та юу гэж бодож ингээ би ахаад нэг чеклүүлсэн байхгүй юу өөр эмнэлэгт. Тэгсэн чи юу яриад байгаа юм бэ? Тэр эмнэлэгч угаасаа тийм байхгүй юу ингээ мөнгө бодоод идэх юм юу вэ? Ямар ч асуудалгүй хоёр талын өндөвч гэл ингээл. Тэгээд ч нэг юм арай тайвширч ирсэн. Яг тийм эмнэлгүүд амар их байд юм бэл ялангуяа хувийн эмнэлгүүд. Тийм. Өнгөрсөн жилдээ бас манай ээж нэг хагалгаанд эмэгтэйчүүдийн хагалгаанд орох шаардлагатай болоод тэгээд бас ер нь л хэрэндээ л судалж байгаа шүү дээ. Судалж байгаа л нэг сайн гэсэн эмнэлэг дээр очисон. Тэгээ би тэрний хатлаар бүр пост бичсэн байдаг байхгүй төвчгүй. Ер нь бол зүгээр миний уурсан шалтгаан нь нөгөө ресепшн ингээд амар юм. Жалтай уцсандаа чариулдаг хүмүүсийнхаа цагийг ингэж мэгдэгээ. Тэгээд надтай бүр амар муухай харьцаацсахгүй тэр хүн. Тэгээ би ихэндээ заа ингээд ажлын ачаал байдаг та гэж бодоод өнгөрөөгөөдсөн чинь сүүлдээ бүр яг нэг юм ялхуурлаад байгаа юм шиг амар муухай харьцаа болтгоо. Тэгээд би яг тэрний талаар пост биччихсэн тэр эмнэлгийн талаар. Тэрний доор тэгсэн чинь наад эмнэлэгч угаасаа ийм ээ тэг ингээд юм орлогоо бодоод нүуний хагалгаа амирч хаад идэг. Тэгснэ нэг хүний комментиг би ерөөсөө мартдаг байхгүй. Тэр коммент болсон чинь эрүүл хэсгээ үзүүлэх гэж очиж одоо эмчт нь үзүүлж авах чинь эм чинь ингээд өөжний өтрээ чинь юм биш шүү дээ. Энийг ингээд тайруулчих. Манай тэр ийм хагалгаа байгаа гэт. Тэгж мэд яг нэг юм зүгээр одоо тэр чинь гоо сайхны хаалганд орно өстэй те. Гоо сайхан дал юм бэлээ те. Үгүй те. Тийм те. Тэгээд шал өөр үйлчлэгээ бодож одоо шинжилгээ хүсэж үзүүлж байгаа хүнд ингээд өтрээгээ ингээ нэгээ тэг тийм агалгаа шахаадсан гэдэг яг тийм хоёр коммент хийсэн. Тэгээл би ховын эмэгтэйчүүд эмнэлэг юу н хэцүү юм байна да гэж бодод. Тэгээ тэрний чин дараа захирлан гэж хүн над руу залгаад бүр ингээд уучлал гуйгаад тэгээ одоо хүн уучлал гуйгаад тахтна үгүй би пост остохгүй гэдэл тавьж гэж бодод. Тийм тэгээ маргааш нь устгацсан шүү дээ. Захирлан нь болохоор өөрөө яг хагалгаануудаа хариуцж хийдэг юм чинь гээд би ээжэд ч өөрөө хагалгаа хичээх хийсэн. Ээжэж хагалгаа бол маш сайн болсон. Тэгээд их ч нь одоо ингээд явж байгаа юм хүн. Тэгээд эмэгтэйчүүд эрүүл мэндийн төлөө гэж ажиллаж байхад ингээд ганцхан ресепшн дээр гарсан харилцааны асуудлаас болоод би ингээд байгууллагын нэр хүндийг ингээд унчаасаа гэж бодохгүй байна миний дөө гэж жоохон нэг ойлгочих болох үз талаас юм ярингуут нь за бас тийм ч юм уу да гэж тэгээ бас тусдагцсан. За гэхдээ ямар ч байсан нөгөө он шинтер тодорхойлуулаад илүү амар сүртэй юм байхгүй байгаа нь ашиггүй дээ тий. Харин тийм ээ.
Тэгтээ бас юу юм аа та. Дахиж нэг шинжилгээний хайруу гарангуу дахиж үзүүлээ. Тэгээд бас юу юм аа дахиад нэг өөр имлэгт давхар чиглэжээл гэж бодож байна. Окей. За би өнгөрсөн 7 хоногт ойрд ажиллаагүйгээр айгүй шүн ажиллалаа. Яг би өчтөр яг шүн гэртээ 3 гэж ороод тэгэл жагаал гарч ирлээ. Тэг яг тэрний өмнөх 2 хоногт нь бас яг шүн 3 мурав гэл амар ачаалттай. Ачаалттай гэхээс илүү жоохон бүтэлгүй. Бүтэлгүйгээсээ болоод жоохон их ажиллаж мэжлээд. Тэгэл нөө гарч байгаа юмнууд маань болохгүй болохоор тэгэл илүү цаг ажиллаад явчихж байгаа юм. Тэгэл яг ачаал ихтэй байна. Одоо тэгээд нөө 6 сар ч угаасаа ачаалттай сард ордог. Наадам гэлээ. Тэгээ одоо наадам бол 7 сар болчвол сайхан. Тийм. Жохон ч гэсэн амрал гэж бодож байна да. Гэтэ яг өчтөр яг юу яагаад яг 5 дахь өдөр тэгээд давхар ингээд шүн дууссан ажил маань бүгд бүтээд айгуу сайхан дууссан. Тийм болохоор өнөөдөр айгуу 50 гоё байна. Уулзаагүй 7 хоногт ажиллал хийлээ. Өөр нэг юм хийсэнгүй. 40 өдөр тийм манай нэг танил над руу Австралид амар удцсан байхгүй юу? Над руу Монгол дугаараас яриад. Тэгээ би ууч ирсэн маа хизээ буцах гэсэн чи бүр ирсэн гэ. Тэгээ ууш шүү дээ ямар энэ гэж юу ойр зур юм ярьжсэн чинь би ингээд явчаад 10 жил болоод ирчихсэн шүү дээ гэдэг байхгүй. Надад болохоор зүгээр саяхан л явсан шиг санагдаад. Тэгээ пүү ёо 10 жил гэдэг чинь ийм сони юм аа л гэж бодвол өнгөрлөө. Тийм ээ тий. Тэгээ бас нэг сонирхолтой юм би нэг хоёр дахьад Окатай уулзаад найзтайгаа уулзаад тэгээд бид хоёр нэг юм ланч дэйтүүд амар хийдэг боломжтой үедээ. Тэр үеэрээ сайхан ярьдаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чи Ока саяхан нөгөө солонгос авчаад ирсэн. Тэгээд нөгөө солонгосын сайхан сонсч ирсэн чинь ингээд юм одоо солонгос ч одоо гоо сайхны л ертөнц болчиход байна шүү дээ. Тэгээд ингээд нөгөө арьсны тухай ярьж агаад тэгээд анда чи солонгос л явчаад ирүүл ер нь болохоор шүү гэлцээё. Тэгээ би ингээд за яаж ийн гэл тэгсэн чи яг өмнөх өдөр нь бид хоёр чаталж агаад ингээд над руу юм нөгөө солонгосчууд хэлсэн арьсныхаа нөгөө юуны тухай эмчилгээний тухай яриад тэгээд тэгсэн чи надаас ингээд би одоо бас ингээ юм ууж байгаа гэд. Тэгээд тэгсэн чи ингээ юмнууд нь амар олон төрөл заяа. Тэгээд би одохдоо ингээ имээ Монголд бичүүлж авсан юм баг гэсэн чинь хүүе ийм хаан бичиж өгöd байгаа ингээ тэгсэн чи ингээ солонгост яасан имлэг бүр ингээ за энийг ингээ батгандан зориулж өгсөн гэж аахгүй тэр юмнуудыг за энийг энэ үед гэд Монгол бүр хизээж харж байгаагүй тийм юмнууд заяа. Тэгээд ингээ одоо арьсан бүр ингээ яг гоё болчиход байгаа байхгүй юу. Тэгээд саяхан солонгос явж ирсэн байхгүй юу. Тэгэл би oh my god тэгээд бид хоёр маргааш нь уулзгааралаа. Тэгээ бүр ингээд сан сайхны сонссон чинь ингээд маш дэжгүй боломжийн өмнөр заяа. Тийм гутаа ингээд хит хитэн эмчилгээнүүд хийлгсэн. Тэгээ давхар эмнүүдээ бичиж аваад ирсэн гэж аахгүй. Тэгээл нааг чи ер нь Монголд ингэж яаж яхаар зөв ингээд гэл солонгос явчаал ирсэн дээр юм бэ гэж заяа. Тэгээл би бүр нэрээ тийм тэгээл тэгээ ядаж 9-өөс өмнө нас нэг юм яриа сонссон. Хандаа ингээд солонгос тэгдэг гэж штэ. Бид нэр Монголд айгүй их мөнгө өрөөд байгаа гэж юм гээл. Тэгээ би яг 2 ойрын өнөөс тийм сонсчоор чинь би ингээ ерөөсөө нөлөөлөлтөө солонгос явъя гэж ямар ч бодлого байгаа штэ. Тэгээ тэгсэн чинь тийм те. Тэгснээл би тиктэн чи хідээр явлаа гэл тэгсэн чинь хүй тид болсон гэлсч амар гайг байгаа штэ. Тэгээл ерөөсөө яг 2 дахь өдөр амар солонгос явах нөлөөлөлт орчвол байж гин. Тэгээд одоо яг хав тиктүүд нэр захижуулах гайгүй. Тэгээд дээрэс нь одоо тэнд чинь янз бүрийн одоо үйлчлэгээнүүд хямдаасаа үнэтэй хүртэл ингээд амар их сонголттой хүн боломжиндоо тааруулаад өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад ямар ч эмнэлэг рүү очиж болохоор санагдсан байхгүй. Тэгээ одоо солонгосын виз бодоод нэг тийм сантай тэгэл одоо нөгөө миний аандад ирсэн юм чинь болохоор юу байхгүй юу? Би нөгөө нэг стори оруулсан байсан юм ингээд арьс маань батган юу ингээд юу нөгөө 2-3 жилийн өмнөхөөсөө гайгүй болцсон. Гардагны ивэрээ тэгтээ нөгөө шавж мавж амар гардгаа болцсон. Тэгээ батг гэрсэн чи би учрыг нь олцдог болсон. Тэгээ одоо байгаа асуудал маань нэг юм батганы нөгөө жоохон бахтаас шахаж махцсан нэг юм ухцсан юм шиг нэг нүхтэй сэрвнүүд байдаг шүү дээ. Миний тим сэрв 2 хацраар амар ихэд байхгүй. Тэгээ би одоо ийм л асуудал юм да гэдэг нэг юм стори оруулсан байсан юм а. Тэгсэн чи тэрэн дээр манай юуны оюутан ангийн нэг төсөлтийн охин бичиж орж ирдэг байхгүй юу? Би тэр ингээ харьцаагүй амар удацсан. Тэгсэн чи хүүе найз нь одоо солонгостойгаа скин кеэр клиник тийм эйжент хийж байгаа зуучлагч гэхүү. За тийм ямар ч байсан
өвчтнүүдээ кэр хийдэг тийм ажил хийж байгаа чи зүр над дээр хүрээд ирээч гэдэг байхгүй. Тэгээ би тэр үедээ болохоор ингээд юу вэ ингээд ганц сорио арилгахын төлөө солонгос виз тийз буудал за гайгаад та гэж тохоо үедээ бодцоод тэгээд өвнээс нь орой хугацаанд солонгос явах нэг бодол алхаа гэдэг өнгөрцөөс байхгүй. Тэгээд тэгсэн чинь дараах нь дахиад чаталж исэн чинь чи ер нь ингээд хэр өртөгтэй болно гэж төсөөлөд байгаа юм гэдэг байхгүй. Тэгээ би болохоор зүрийг юм аялна ч юм уу ямар нэг юм хийн гэж солонгос руу зориод тэгээ хажуугаар нь одоо юм одоо скин гэрмэр те юу вэ тийм клиник үйлчлэгээ авбал гэдэг төсөөлөл байгаа чинь. Тэгсэн чинь хүмүүс одоо зүгээр л яг юм зөвхөн скин кэрээ арьсаа гоёлох гэж өөр яг одоо юм бүтэн биеийн шинжилгээ эрүүл мэнд өөр юу вэ тиймэрхүү юмнуудаа үзүүлэх гэж солонгос явдаг болоод амар удаж байгаа юм биш. Тэгээ надруу бүр чи яг ойролцоогоор ямар өртөгтэй болно гэж төсөөлөөд ингээд юу. Тэгээ зөвхөн арьснаа зориулж солонгос явахгүй гэдэг байгаа ингээд надад тэгж бодохгүй. Тэгээ би мэдгүй амар өндөр юм шиг байна гэсэн чинь ер нь би чамраа ингээд үнийн саналуудаа явуулчихъя. Тэгээд үйд чин гараал тийз дээрээ гайгүй захиалчаад байгаа юм бол ер нь эсвэл гайгүй штэ харин ч ингээд Монголд хүмүүс яг амар их мөнгө өрөөд байдаг юм шиг санагддаг аа надаа гэд. Тэгээ би нэг үнийн саналынхын менюг харлаа. Би энд 700 мянгаар тарилга хийлгээд байгаа штэ. Тэгэл бүр яг ингээд сэтгэлд багтаад явчихж байгаа юм чинь тэгэл за ер нь яг төлөвлөж байгаад нэг явчаад ирнүүдээ гэж бодсон. Нэг гэлэрний тарилга 700 мянгаар хэлсэн гэж ярьсан шүү дээ. Тэр чинь тэгэд курсээр орох хэрэгтэй байсан мэт л манайхан sorry. Тийм үү. Харин би тийм хаа тэгж бодоодсэн. Тэгээ нэг оролтод 700 мянга болсон байхгүй. Тэгээ би нэг оролт 700 мянга гүм шүү гэж бодсон ч юм. Имлэг манд дахиж цалгаад курстэй ороод дараагийн оролтны зэвэ гэхэлэр өө тийм билүү хэд ордог үлээ гэж. Ер нь арсныхаа онцлогоос нөгөө ихэр одоо дээрдэж байгаас шалтгаална. Гэхдээ нэг юм 3-4 оролтод нэг курс болно гэт. Тэгээд за жоохон байж байгаа дөрөө. 3721 2 сая 100 мянган төгрөгийн хасан байна те. Харин тийм ээ тийч бодохоор одоо нэг ийм тарилгаал 2 сая 100-аар хийлгэж ийн гэхээр уугагийн ярьсан хит хитэн үйлчлэгээнүүд 2 сая 100 багтчихад байгаа байхгүй. Тэгэхээр чи хүн ингээд энд Монголд үрж байгаа мөнгийг яг хав тэнд очиод үрнэ. Гэхдээ хэд дахин боломжийн одоо арай орчин үеийн юмнууд хийлгэн. Дээрээс нь солонгосоор явчихна гэхээр яг харин яг бодвол яг зүгээр үр дүн талаасаа санхүүгийн чүд өндөр гэхдээ үр дүн талаасаа хамаагүй ондоол байгаа юм л та. Хойлоо ер нь Хонконго болох уу? Хойлоо штэ. Бүр яг төлөвлөөл ингээл сайхан скин кэр мэр тэ хувийн мөнгө ус гэл ерөөсө бүгдийн сайхан төлөвлөөл нэг солонгос явах юм шүү. Харин тийм ээ бас тийж бодсон. Айгүй бодолд орсон. Айгүй хэрэгжүүлэе гэж бодсон. Тэгэд харчлаа те бодт мачд юмнууд цаг хугацаа аюу болох нь. Харчлаа гэж бодож जैन юутайч үйц хөдөлтөй дөө. Тэр чи одоо гол асуудал нь үйзэл болчиход байгаа шүү дээ солонгос ч. Надад тэгээд ойр тэгээд чекап хийх айгүй бол юм байна. Хэсэг би өөрөө юулээ гэж бодоо. Тийм нэрээ юулээ би ингээд ер нь сүлд хийцээ имлэг орлоо марлаа. Айгүй бол юм байна. Арсны имлэг орох хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн имлэг орох хэрэгтэй байна. Шүдний имлэг орох. Би нөгөө дээр л чамд би ингээд яасан гэж. Хизээний дугаар илээ. Ари хизээ үлээ. Би тэг айгаад орч чадахгүй л яваад байгаа. Юу вэ? Шүүд дэрүүл бол би ярил. Харин тийм ээ тий би одоо орно. Одоо 6 сартаа багтаад орно. Чинийх юу юм уу? Хүндүр болоод байгаа юм уу? Яагаад? Зүгээр л чекап хийлгээ гэж үү? Үгүй би яг нэг ломбоо унгацсахгүй юу? Тэг ломбгүй яваад байгаа юм уу? Гарманда. Харин тийм ээ би өөрөөсөө иччих байна. Айгүй иччих би өөрөөсөө. Юуны л араа. Чи тий юу яаж хийж байгаа юм? Нөгөө талаараа. Үнэ. Нааг айгүй сайн загнаад хүрэхтэн би бүр ингээд хамгийн сүүлийнхаа ломбны юунаас амар айцсан байхгүй юу. Тэгээд ингээд бүр зүрхэнд орцсон. Тэр мэдгүй нэг эргэтэй л юмчсэн заяа. Би тэг ядаж ингээд ортог имлэг маань ингээд юу яцсан нэг юм ортог байсан. Миний ортог байсан юмч болоод нэг юм мяарцсан заяа. Би нөгөө аппарат зүүжсэн имлэгтэй үзүүлээд юм чинь амар гоё ломб момб хийдэг. Актараа мараг амар гоё авдаг тийм хүн байсан байхгүй. Тэгсэн тэр юм чинь байхгүй болсон. Надаа контакт нахгүй, өгөхгүй гэсэн заяа. Тэгээд сүүл зүгээр за нэг юм имлэг юм чинь гэж ботсон чинь ингээд нэг юм орчин байгаа байдал майдлны харилцаа нэг л ондоо болцсон үйлшүүлдэг байснаас. Тийм гот нь би яг ажлынхаа хажуугийн нэг юм имлэг орчихгүй юу? Тэр ихтэй өөрөөс нэр хүндтэй имлэг заа юу? Тийм. Тэгээ би ингээд за гэж одоо тэгсэн чинь нэг юм эргэтэй юмчээс ахгүй юу? Тэгээд эргэтэйд нь тучир байхгүй л дээ. Тэгтэл би анх удаа эргэтэй юмчээр имжлүүлж үзсэн. Тэгсэн чинь бүр ингээд миний ингээд ломб хийхдээ тариа тарьж байгаа заа юу? Тэгээ эхний удаа нэг 2 удаа ингээд
өвчин намнах тариад тэгсэн чинь ингээд яг ингээд авч яхад бүр ингээд бүр ингээд ясруу бүр ингээд янгинаал орчдөг шүү дээ. Яг тэгж өвдөө болтгоо. Тэгээд өвчин намдах нь ороогүй юм шиг байна гэсэн чинь миний бойл ингээд бараг 10 удаа ингээд өвчин намдах зүү ингээд хийгээд тэр нь ингээд сүултээ юу нь биш. Яг тэр шүдэн биш. Миний бүр ингээ энэ хэсэг ингээ тэр чигээрээ мдээгүй болоод. Тэгсэн хэрнээ нөгөө юуныхаа ломб хийж байгаа өвдөлтөө мэдрээдээс ахгүй. Тэгээ би за энэ угаасаа л өвчин скил муутай л эмчээсэн мэн гэ. Тэгээ би бүр уйлж гараад. Тэгээ газраа өвчин намдаагаагүй юм шүү дээ. Яг гол хэсэгтээ хийж чадахгүй байсан юм шиг байна. Тэгээд тэрнээс хойш би бүр ингээ амар айгаад тэг би тэрнээс айгаал явдаг. Харин тэгдэм ойлгож байна. Чи тэгээд за. Арааны жил лом фунц нь өөдлөөрөө зажлаад байгаа бол над нөгөө шүдний чинь байрлал зуурт гээд далигаад явж өгнө шүү дээ. Үнэ. Тэгээ одоо далисан бах. Би чам руу нэг имлэг явуулсан да. Тийм би тийш ч очно. Жохон үнэтэй зав. Жохон үнэтэй. Тэгтээ сайн. Харин очио тий одоо шүд мүд гээд ер нь үзүүлэх юм айгүй их байна. Тэгээ би наадмаас өмнө амжуулнаа бүгдээр ингэ. Чи одоо залхаад цагаа өгч байна. Харин тийм ээ яа би тэгтээ ажил амар зүрхэлэхгүй байна. Чи одоо ингээд үзүүлэх өвдөлтөөсөө удах тусам тэр өвдөлт чинь ингээд амар том болно гэдгээл сайн бодчих. Тэгэл маргааш үзүүлээд мэдрэх өвдөлт чинь хамгийн гайгүй өвдөлт нь байна гэж бодохгүй юу? Тийм тий. Үзүүлэх хэрэгтэй. Тийм биш. Яа эсвэл явахаа нэг. Хэлж байгаа үгүйгүй. Би л чамайг шийдэхгүй байна. Шийдэх юм бэ. Зя тийм санинтай байна. Нэр юу аах вэ? Би нөгөө нэг Малтараа явчаад нэг замаараа дайраад өөр газар яваад ирэх гэсэн шүү дээ. Тэрийг чамд яриад гоё яах вэ? Саналж байсан. За ийм байна заяа. My god. За надад 4 сонголт байгаа байхгүй юу? За вау. Тэгээ би чамд ярий заяа. Чи аль нь секси сонсогдож байгаа саналаа яриа заяа. За. Тэгээ би болохоор юу байсан юм? Европч ер нь л ингээд Канада мөрөдлөө шүү дээ. Тэнгүүд би ингээд яг нэг юм найзтайгаа эсвэл ингээ хостойгоо яг юм яагаад ч юм ганцаараа явах газар биш юм шүү гэж жоохон эмороод ахгүй юу эсвэл тэгэл ядж байгаад ингээ фид мэд битүү ингээл Парис Итали гэдэг дүүрцэн заяа тэнгүүд ингээд ийм гоё газрыг ганцаараа үзэх юм уу гэж бодоод ингээд нэг жоохон ингээдсэн. Тэгснээ дараа нь ингээд одоо чамтай тэ эсвэл ингээд төвшөөтэй явна гэж бодлоо гэхэд хаашаа нь очивол ганцаараа очиход өөртөө байх юм бэ гэж бодохгүй юу. Тэгснээ бас юу хийвэл өөртөө байх юм бэ гэж бодсон чинь тоглолт үзэж болох юм байна гэж бодлоо. Яг өдөр нь таарж байгаа тоглолтууд болохоор Берлин байна. За энд Бруно Марс бол. Oh my god. За тэгээ энэ бол нөө Бруно Марс миний үзэх тоглолтын листэнд байгаа гэдээ оны ихэнд ярьжсэн да. Тэнгүүд бүр ингээд амар хайпны байна. Нэгт хоёрт болонгууд Берлин гэхээр ерөөсөө нөгөө миний явж үзэх газруудын листэнд байх байгаа. Тийм ээ. За. Тэгээд яг тоглолт нь гоё гэхдээ яг би яг юм Германы талаар, Берлиний талаар ойлголт муу болохоор, төсөөлөл муу болохоор тэгээд санагдаж магадгүй. Төсөөлгүй газар дээр очиод гоё төсөөлөлтөй ярьчих магадгүй юм уу гэсэн нэг бодолтой. За нөгөөх нь болохоор Лондон байж болчихсон. Dead Bunny. Oh my god. За яг юм суперстарын тоглолт гэх юм бол энэ хоёр байж болж байгаа. Нэг бол Берлин үү Лондон үү. Тэнгүүт би ямар ч юм экстра юмд мөнгө өрөхгүй одоо шопинг гэхгүй зөвхөн тоглолт үзнэ гэж бодоод он баажд яваад ирүүл болохоор байгаа. Тэгээ аль альнийхэн тикет байлээ. За нөгөөх нь болохоор би зүгээр л анх бодснороо Парис явчаад ирье гэж бодож байна. Парис руу болохоор би ингэж яг нэг юм ганцаар амар эморх юм шиг санагдахгүй юу ингэж нэг юм. Ягаад ч юм цаанаасаа нэг юм хайр маяг дохол гэдэг. Тэнгүүд явчаад ирье гэж бодож байгаа шалтгаан нь төвшөө яг нэг тийм Парисыг яг тэгж амар лови давыг хүлээж авдаг байхгүй. Ямар юм гэдэггүй газрууд нь учраас дараа угаасаа тэгвэл нэг амар ойрхон явж чадахгүй юм шүү гэж бодож байгаа болохоор Парис явчаад ирье гэж бодож байна. Дөрөвт нь болохоор байж байгаараа Парист чи юу хийх төлөвлөгөөтэй байна? Хоол, газар гэсэн л юмнууд төсөөлөгдөж байна одоогоор. За тэгэнгүүт дөрөвт нь болохоор яг Итали хавар гэж болж байна. Гэхдээ Итали бол яг ганцаараагаас илүү бүр яг юм найзуудаараа эсвэл хосоор явах газар юм нэдэг. Ямар ойлго. Ямар царайлаг ямар үзэсгэлэнтэй юм бэ ёо. За надад ийм дураа сонголт байна. What do you think? Вау. Лондон амар гоё сонсогдож байна гэхдээ. Гэтэ Bad Bunny гэж бодсон ч юмсан. Яж хаад надад яг сүүлийн үед нөгөө юун дээр фид дээр Bad Bunny-ийн тоглолтын юу салтгүй. Тэг Бруно Марс амар юм уу? Харин тийм дээ. Тийм. Тэг Берлин бас гоё хаа.
Харин тийм би нөө ямар ч төсөөлөлгүй болохоор очиод гоёыг нь илүү мэдрэх юм биш үү гэж бодох шиг. Тэг ингээд сонсхолоор Берлин нэг амар ондоо vibeтэй. Лондон бүр ондоо. Тэгэл дөрүлээ амар ондоо experience ондоо vibeтэй. Аль нэгийг сонгосон ч хизээч нөгөө гуравтайгаа ижил vibe мэдрэхдэггүй тийм 3 сонголт юм шиг, 4 сонголт юм шиг. Тэгтээ Бруно Марсыг бас хамт хүнтэй үзүүл. Тий. Харин би тоглолт хийе бодсон чинь амар том стадион байгаа шүү дээ. Тэгэнгүүт би яг ийшээ ганцаараа орчихсон. Ганцаараа гарч чадахгүй. Одоо Бруно Марсын дуунууд дээр хамт дуулаад хамт хайпруулах гоё. Bad Bunny-гийн амар секси миксийг хамт ингээд гэвэл гоё тий бас. Тэгэхээр чи Ром явах юм уу? Амар чилэр шаад ирэх юм уу? Тийм тий. Тийм. Харин миний зүгээр яг Ром, Парис хоёрын сонголт бол тийм ээ. Пүү, тэгтээ бас үнэтэй газар байдаг шүү. Үнэтэй газрууд байлаа шүү. Би Италиг бас амар тутун унсан байлээ. Амар үзэтэй газар байл шүү. Тэгээд яг за Ромыг мэдгүй нөгөө Ром ч одоо төвнэстэй тий. Гарч хуйлаа. Үүнээс цааш Мэдгүй юм аа. Италиас цааш мэдгүй юм ярихгүй гэдэг хэвтэй болсон. Италийн Ром. Тийм ээ, тийм бах тий. Тэгээд ингээд нөгөө Ромоос гадна нэг юм жижигхэн яг хөдөө хэсгүүд нь бүр амар гоё. Тэр яг нэг юм машинтай явдаг юм шиг байгаа таахгүй юу? Өндөрөөс ингэж уруудаад тэгээд хажуудаа даллаатай юу. Соренто за буруу дуудчих магадгүй шүү манайхаа. Ийм Соренто, Амальфи Coast Most гэдэг яг нэг юм ингээд далайгаа дагаад ингээд явдаг нэг хэсэг байгаа байхгүй юу? Эндээс ахуулаад яг энэ хэсгийг ингээд тойроо явдаг. Тэгээ энэ хооронд нислэг бол байдгүй юм шүү. Итали бол юу үнд сураач? Мопед унд сураач. Тийм дээ Веспа лөө. Тийм Веспа унд сураач. Веспа унд сураач. Заавал Веспач унд сурах албагүй л дээ. Ер нь мопед унд сураад тэгээд тэнд гоё юу яагач. Тэр замаар гоё мопедтэй явж яг 9-ийн тайп үнэхээр биш лээ л та. Гэтэл бас гоё experience баха. Ажил руугаа маргаашнаас. За юу вэ? Бүтгүү тийм. Ялангуяа чими юу вэ? Тэр би уусаа ганцаа л унах гэж оролцсон. Бүтггүй юм билээ. Би ингээд сэнгэлчээд байгаа штэ. Тэгэнгүүт ингээд явах ёсгүй бүс гэж би зүгээр л ингээд замаар яваад байгаа юм. Тэгээд хаан заа яац юм бэлгүү дээ гэж та. Тэгэнгүүт ингээд юу лээ? За мөнгө чинь дуусчлаа. Амар ичмэр дээ. Гэсэн утгатай юм чарлаад байгаа байхгүй юу? Тэгээ ингээд апрууга харангууд ингээд мөнгө байгаад байгаа амар сэн. Тэгээд за гэж та. Яа, миний өнгөрсөн жил яг хавраха яг өнгөрсөн жилийн хавраас хойш хаврал үртэй амлсан нөгөө та хэд ярьжсэнээр ахиж хитцээч мопед скутер унахгүй гэд яа тэр бүр амар хитцээсэн ёо. Чамаг яагаад хүлээлээ? Гуруулаа яах ч кино үзчихсэн байхгүй юу? Тийм л. Нөгөө No Other Choice. Үзчихсэн. Тийм. Тэг яг үндэ кино ч надад таалагдаагүй. Тэг ингээд энэ хоёр наваг хүлээгээд тэгээд би болохоор ингээд нөө амар төвчрэлтэй. Тэгээд хүн хүлээлгээд ядаж кинонд оцрох гээд за мопед унчий гэл скутер ч үлөө скутер. Тэгээд би бүр замдаа баг уйлах нь холгүй баг ингээд скутерээ чигээд унаач барсан нэгдээд амар хэцээгаа юм чинь зам байхгүй. Тэгэл за хэж хитцээч унахгүй те гэж бодсон. Тэгээд унаагүй одоо уусаа унах хэрэгцээч алга. Өстө үнэхээр төвхтэйсэн. Ядахад амар хүүтэн байсан. Тийм үү. Тэгээд скутерээ дийлэхгүй ингээд яг явж ямгот ингээд өргөх хэрэг гарan заяа тэр скутерийг. Тэнгуут ингээд тэр нэг хүнд юм чинь би өргөөл ингээд дотроо ингээд хамаг мэддэг хараалаа хэлээл заяа. Навш. Тэгээд лисээ нэг ганц ууртай үедээ ганц пэгээ хэлчихэл болчдөг байхгүй юу гээл. Тэгэл пэ. Тэр өдөр миний баг ингээд лайфтайм бүх хараал тэр өдөр урсж байгаа юм чинь тэгэл яа за ингэж өөрийгөө зовоогоод яах вэ гэж бодоод тэгэл ахиж унаагүй байдаг юм аа. Тийм шүү дээ тэр өдөр чинь чамайг бид хоёр очиж авъя гэж явж ийсэн аа. Төвчрээтэй болоод юун дээр зайсангийн гүр дөнгөж давснаа нам зогсож байгаа. Бараг 30 минут зогслоо. Тэснэ за бид хоёр бүтгэхгүй байна. Чи наашилчий гэж тэгсэн ч байна хөө. Гар мар нэгэд улайгаа даарцсан бүр инээдтэй ирдээ. Яа амар станц гэсэн. Тэгээд тэр үе чинь бараг миний нөгөө юу Таиланд явж ирчээд нөгөө юу авъя гэдэг үе штэ. Мопедтай болох юм байна гэж бодож исэн үе штэ. Веспа л авна. Хот Монгол үнэхээр хот юм л лайл. Зүгээр алхахад ямар амар дэгэн догонд ямар байдаг блэ. Тэгэхээр хоёр дуутал хэцүү. Гицүү.
Тэгээ одоо эрэгтэй хүн балаас нэг өөр тэр мэрийг өргөөд явчвал явчихна. Тэгээд скутер ч өргөж чадахгүй хүн Vespa аваад тэрийгэ өргөөл. Тэр нь явган хүний замаар явуулахын хориглосон гэдэргээсэн хэвэр Тэр явж л байх шиг л шүү дээ. Мерсер. Яасан Амар сонинтой штэ. Вау. За. Би миний хувьд ингээд амар гонхтой үйл явдал болчиход хахад би ингээд хүмүүс яриха мартаад яваад байгаа байхгүй. За. Би яг нийт хөдрөл ядчаа ажил амар стресстэй заяа. Яг ингээд тэр чинь 8 өнгөрч илүү. За би ингээд ажиллаагээ сууж ийснэ гинт нэг хүн амар уур үргээд тэгээ би ажиллаа шууд гарцаахгүй. Тэгээ ингээд найзтайгаа ингээд явж исэн чинь алхаад явж байгаа штэ гудамжаар. Тэгээд ядаж өсгийтэй гуталтай заяа би. Их дэлгүүр орчоод цаашаа таксидад явъя гэж бод их дэлгүүр л алхаж идэг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд юу ч мдээгүй ингээд алхаж исэн чинь яг ингээд хавирга руу ингээд нэг юм цохигдоод хойноос нэг юм скутер ч юм уу мопед ч юм уу намайг ингээд цохиод заяа. Би ингээд доошоо унаад. Тэгээ өвдгөөрөө унаад гараараа унаад. Тэгээл би хавирга руу бүр амар цохигдоод тэгээ гуталаас амар ингээд нэг юм шүргэгжиж өнгөрөөд тэгээ юу вэ гэж ингээл харсан чинь нэг юм хэдэн настайг нь бол мэдхгүй гэхдээ нэг хүүхдлээ шим байсан баг. Ингээ наваг нэг скутерээр ингээд шүргээд өнгөрчихөж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд oh my god гэж ингээ харсан чинь намайг ингэж харснаа яваад өгтий. Тэгээ манай найз яаж ин маж ингээл тих оронд явчихж байгаа штэ. Тэгээ ингээ боссон чи яг ингээ хавирга ингээ жоохон өвчтэй. Тэгээ бусдаар ингээ гайгүй өвдөг нэг юм жоохон хүндүртэй гарс гайгүй шороомороо болцсон. Тийм болохоор нь за гэж бодсон ч юм аа найз амар хэлэвтэй заяа. Цагтаа орё гэл заяа. Тэгээ би одоо бодтоо угаасаа хүүхэд болоод нэг юм яагаач мэдгүй бараг яагаад явцсан мах гэж доо. Тэгээд босоод бас гайгүй болохоор нь явцаахгүй. Тэгээд гэртээ очиод толин харсан чи миний ингээд хөрцөн заяа. Тэгээ миний өсгийтэй гутал буудаа. Би тэр өсгийтэй гутлыг амар үнэтэй авсан заяа. Аваад гурал өмссөн заяа. Тэгээл арай. Тэгээ ер нь бол гутлал гэж бодсон би. Бас бодох юм байна. Харин тийм тэгэл за гэл өнгөрсөн шүү. Үгүй тэгээ одоо цагдаа хээрч бас. Харин тийм одоо тэгээд тэр хаваар камер байгаа ч юм уугүй ч юм уу тэр хүүхдтэйгээд тэр хүндээ цухтаагаад л цухтахан цаашийн харчаад гайгүй юм байлгүй л гэж бодсон юм байлгүй дээ гэж бодсон шүү дээ. Тэгээд ядаад тэгтээ зүгээр үү гэд асуучихгүй. Би ингээд уйлгаснаа олон нийтийн газар гэж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ бол найз хажуудаа болохоор уйлж марч юм шиг тэрүүхэн тэнд бараг уйлах гэдгээ шийдээд байгаа шээ. Тэгээд байх уу гэдэг. Тийм ганцаараа явж исэн бол юу ч болоогүй юм шиг ингээд явж байгаа хэ. Хэсэг бас тийм зогсоод шоконд орсон. Тэгэл за гэж бодвол явсан шүү дээ. Тэр тийм амар сонио. Тэр чинь ингээд гудамжинд хүмүүс дүүрэн алхаж яхад чинь хурдаа тохируулаад явна үстэй тий. Тэгж яхад ингээд хүмүүс яарж байгаа болохоор мопед скутер унж байгааг ойлгож ийн. Гэхдээ тэр чинь ингээд хүний зам дээр явж байгаа бол бараг л хүнтэйгээ ижлэхэн хурдаар явж иж нэг хөвтэйхэн явна да. Тийм хамгийн тэнийг нь юу заяа. Би болохоор ихэндээ тэр хүмүүст ингээ буруу өгөхөд хэцүү мэн гэж боддог байсан хгүй яа. Зам байхгүй болохоор тэгэл айл боломжтойгоор нь машин зам дээр бас яг ингээ те ингээ махан биеэрээ зүгээр юм хоёр дагуулсан машинтай хамт явна гэдэг чинь бас эрсдэлтэй шүү дээ. Тэгээ за олж байгаа л хүний зам байлгүй дээ гэж боддог байсан. Тэгсэн чинь би яг нэг удаа ажил руу орох гэсэн нэгээд хэрвээ чи хоёр дугуйт унж байгаа бол машин замаар явж байгаа бол яг замын хөдөлгөөний дүрмэл баримттай л те. Тэнгүүд ингээд машинууд ингээд улаан гэрлэр зогсцоо явган хүн гарч байгаа чинь амар хурцтай ингэж гарцаар явдаг. Хоёр дугуйт унсч хүмүүс. Тэр бүр үнэн тэнэг. Тэг хүн чинь машин зогсцсон л бол гарна гэсэн төсөөлтэй байгаа штэ. Тэг төвшөө намайг би яг нэг тэгээд айруулцаахгүй. Яг ингээд ажил руу зам гарч исэн чинь машин зогсцсон би сейв гэж одоогоос гэрлэрээ гарч байгаа юм чинь. Тэгсэн чинь яг ингээд юм түрээсийн мафитай хүн яг миний урдуур ингээд өнгөртий. Тэгээ би ингээ хоошоо ингээд азар мөргүүлээгүй. Тэгээ хоошоо ингээд саваад цоцсон доо. Ингээд саваад унчиж байгаа. Тэгээд тэрнээс хойш төвшөө ингээд намайг би ингээд ер нь зам харахтаа бас муу юм шиг гоо зүгээр машин зогссон бол гарч болно л гэж бодож байгаас биш ингээд дахиж хаач би харин тий хин хаанаас юу гэж ингэж мэгэж чиглэхтэй бол муу байгаа байхгүй. Тэнгүү төвшөө намайг дандаа инээ жоох өгч хойноос татаад чи одоо гарах гэж байна да. Машины засраар заавал хаар. Тийм. Моциклтэй ч хүн явж иж магадгүй. Ундаг дугуйтай ч хүн явж иж магадгүй. Заавал хаар гэ намайг бүр. Йоо. Үдэн амар фаны. Энэ одоо хизээ юм бол жил мэл өнгөрцөн л. Би нэг хоошоо каргоноос юм авах гээд ингээд алхаж идэх байхгүй жаасан замаар. Тэгсэн чинь хажуугаар нэг хэсэг азар одоос нэг суран унахаа багс ч тий. Тэр бол бас авштай болсон байл. Хэсэг яг нэг жоох хүүхдүүд суран унаал яваад идэг үеэсэн. Тэг явжсэн миний хажуугаар машин замаар ингээд амар олон сурантай хүүхдүүд өнгөрсөн. Миний яг гоёроо нэг юм пад
гэд өнгөрчдөг байхгүй юу. За. Тэг би ингээд цочихч биш, өвдөгч биш ингээд гинт сони юм мэдэрснээ гайхаад тэг ингээд харсан чинь ингээд хөхөрцөн миний гуй. Тэгээд нэг юм юу вүлээ? Нэг юм софт ганч үлээ. Тийм буул байсан юм шиг. Ломон буутай харьцуулахад арай нэг тэгснээ ингээд харсан чинь ингээд тэр доороо ингээд уулаажсан хөхөрчтэй. Тэг ингээд өвдөдсөн байхгүй. Тэгээ би за хүүхдүүд юм да гэж бодоод бас тэр үедээ өнгөрөөч байгаа. Тэгээ би оройн орч ирээд төвшөөж орж ирж тараад бид хоёр ингээд юм сонь сайхан ярьжлаа. Би төвшөөд зүгээр сонь сайхан болгоо ярьсан байхгүй. Өө би нэр өдөр ингээд алхаа явжсэн чинь намайг хажуугаар өнгөрсөн хүүхд ингээд буудчихтیں۔ Тэгээ ийм болцсон ингээд харуулсан чинь төвшөө тэгсээ хамгийн инээдтэй шүн 11 өнгөрч исэн чинь төвшөө намайг доошо буугаад ир гэдэг байхгүй юу. Тэг би яах ч байгаа бол гэж таад тэгэл ямарч өсө буус тэгсэн чинь ингээд 4-5 хүүхэд зогсоод. Oh my god. За. Тэгэд энэ 4 хүүхдээс аль нь байсан гэж надаас асуугаад байдаг байхгүй юу. За. Тэгсэн чи тэр 4 нь ингээд сураа ундаг яг ингээд зайсангийн аваар явдаг хүүхдүүд олцсон заа төвшөө. Тэг би явс царайг нь үнэхээр санахгүй байна. Ингээ хажуугаар өнгөрөөл явцсан болохоор би мэдэхгүй байна гэд. Тэгээд тэгсэн чинь за гэ. Тэгээ намайг ирлөө ор гэд оруулчихдаг байхгүй. Тэгсэн чинь маргааш нь яг намайг бууцсан хүүхдийг олцсон байдгийн төвшөө. За. Тэгээ нөгөө хүүхд нь ирээд уучлаарай гэж би зүгээр ингээд ингэсэн юм аа гэв. Ёо. Хөрхнэс. Би төвшөөс айсан шүү. Яаж олсон юм бол ямар. Oh my god. За одоо тэгээд юу ялаа да тий бас төвчрөл багсдаг амар happy үе ирлээ дээ тий. Тохтой ойрд амар төвчрэлтэй санагдаж амар ёо. Саяны 7 хоног тий. Би нөгөө нэг юуны коллагийн ажиллаар коллар айгүй их явж байгаа байхгүй юу? Хотын цахад үстэй. Амгалан. Ер нь айгүй их очиж байгаа заяа. 7 хоногта дор ижнийг очиж байгаа байхгүй юу? Тэгээд явгууд яг би тэгээд төвчрлийн үеэс нь өмнө очиод өмнө яваад тэгсэн чи яг 6 гээл гардаг байхгүй юу тэндээс 3 цаг явдیں۔ Йоо, тэнцтэй 9 бус юм яаж хамчи ажиллах юм те. Тоглоом тоглож боглоо. Тэгээд амьдрал ярьж мээрээд хамаг юм ярьж мээрээ тэгээд амьдралын 3 цаг төвчрэлт өнгөрөх бас л ёо. Би тэгээд нөгөө ажил гэр ойрхон тултай аюу хаппи амьдрах юм аас. Тэрнээс 3 цаг төвчрч мөчрээр надад бүр ингээд юу ээ гэж юм чи би бүр зя. Хүн хойлоос хөөрхөн 50 минутын сонь сайхантай. Эндээ шууд wishlist-ээ яри те. Төр тасарлаад. За тэгээд бит хоёр wishlist-ээ бэлтчихэд бодоод эргээд болзъя. Да. За хэдүүлээ одоо 9 бит хоёрын ойрын үед авмаар байгаа. Авах листэнд байгаа гэж ойлгож болох уу? Болно. Тийм юмнастай танилццгаая. Тэгээд хоёр одоо шуналгуу болсон доо ч юм уу. Гэгэрц юм уу? Би бодлоор wishlist гэн готл ингээд шууд тархинд орж ирэл ингээд бичигдээд байдаг гэсэн чинь өнөөдөр ерөөсөө ил тийм зовлоо шүү дээ. Тийм бичигдэж өгөхгүй. Хүн мөнгө өгөө юм авгууй гэдэг байгаа шиг юм байна. Тэгээ ямар ч гэсэн нэг цөөхөн юм бичлээ. Тэгээд юу автмаар байгаатайгаа танилццгаая. Та хэд бас wishlist-ээ бодцгоогоорой. За, чиний эхнийх. За, минийх хоо штэ. Энэ баг миний хамгийн wishlist-ийн нэгт байж байгаа сая авсан байхгүй юу? Оо за. Тэгсэн чинь томдчихсан юм. Тэгээд дахиж авах гэж байгаа. Нөгөө Соломоны би чинь Соломон авах уу байх уу сүултээ гой санагдчихсан парагуур санагдаад байна гэх яваадсан. Тэгсэн чинь XD Whisper White гэж загвар амар хөөрхөн хэлбэртэй. Тэгээд өнгөнөөс амар хөөрхөн байсан байхгүй юу? Pinky. Тэгээд тэгсэн чинь цахиалж өгсөн газар маань болохоор жоохон жижиг өмсгөлтэй юм шиг үлээ шүү гэдгийгсэн байхгүй юу? Тэгэхээр нь би би чинь 37.5 өмсөж байгаа. Тэгэхээр 38 байвал хагас арцмаар том байвал болчих юм болов уу гэж бодоод. Тэгээд 38-ыг нь авсан чинь зүгээр арц мартал юм шиг үлээ. Яг ингээд хөлийн арт нэг хуруу томдоод байгаа юм. Тэгээ би тэгтээ дахиж авах уу байх уу гэдээ одоо гайхаа л. Уг нь л амар хөөрхөн. Амар. Энийг надаас авах юм байв надад бичээрэй гэж нээсэн. Хайрын ямаа. Харин тэгтээ амар хөөрхөн Pinky за. Лаг хөөрхөө. Тэгээ нөгөө ингийн Соломоныг бодох юм бол хоншоор нь арай л нэг зэгцлээс надад байна надаа. Тийм. Тэгээ нөгөө бодож цагсан юм маань томчсон чинь жоохон тийм хам байна. За минийх болохоор эхнийх нь яг ямар одоо хаанаас авах мах гэдгийг мэдэхгүй байна. Би тэгтээ маш гоё нарны шилтэй болмоор байна. Тийм. Тэгээд одоохондоо яг тийм харсан шил бололаа. Сүүлд зүгээр их дэлгүүрт явж байгаад нөгөө джинс бод. Тэн дотор нэг хөөрхөн шил байсан. Надаа ингээд яг зохих шил бас айгу бага болтдаг юм шиг санагдаад. Тэгээд одоо шилэнд ингээд би өмнө нь авахтаа зөвхөн загвар харж авдаг аахгүй. Тэгээ одоо тэр шилнүүд маань ерөөсөө зүгддэггүй. Бүгд нэг бол хүнд нэг бол ингээд хамар энд хэлбэр ингээд барьж амар гаргаж маргадаг гэдэг. Тэгээ одоо болохоор би яг зүгөөд амар хөнгөн ирнэ миний нүрийн хэлбэрт гоё зохих тийм шил хайгаал яваад байгаа. Тэгээ олоог байгаа. Тэгээ яг тэр джинсийн шил бас хөөрхөн байсан. Гэхдээ жоохон хүнд юм шиг санагдсан. Тэгээд яг нэм хэлбэр нь болохоор
өдөр тутамд зүгддэг энгийн хэлбэр байдаг штэ. Тийм амар содон модон ерөөсөө биш. Яг ингээд чамин биш. Яг л гоё бүх хувцсан дээр цогтөг нэг хэлбэртэй шилнүүд байдаг штэ. Яг тийм хэрнээ тас хар биш. Тийм гоё шил авч жоохон туяа маятай юу? Тийм. Тэр нөө юунд хөө юу нэгцэн мэл шүү дээ. Нөгөө Шангрила дээр нөгөө iconic лөө ice conic лөө тэр дэжгүй юм л шүү. Тийм үү? Би тэр сүүлд орсон. Тун дэжгүй харагдчихлаа. Гэтэ надад угаасаа гэхгүй. Нөгөө тохирдог шил айгу цөөхөн амар сонь. Нарны шил надад амар сонь зөгтгөө шүү дээ. Тийм. Тэгэл надад бол би өөртөө бол тохирох шил олж чадаагүй. Гэтэ нэг хоолныг зүгээгүй л дээ хальт ороод гарсан болохоор. Гэтэ яг дэлгүүр нь бол орчим гэх тун дэжгүй дэлгүүр юм байна. Тийш орж үтсье. Ямар ч гэсэн ойрын хугацаанд одоо 100 болж байгаа болохоор нарны шил гял авмаар байна. Тэгэл минийх болоо. Гэтэ ингээд өмнөх хэсүүтэй одоогийн хэсүүг харьцуулахаар заяа юм болцсон байна. Өмнө нь болохоор ингээд авмаар юм амар ихтэй тэгэл тэр болгоныгаа ингээд тэмдэглээл явж идэг. Тэг ингээд айлж маялахаараа дэлгүүрхстэй юм заавал авна гэж мэгэл юм гоё нэг шопинг лист мэст гардаг тийм хүн байсан ч одоо болчих. Тэг юу байгаа. Тэгээ одоо бодсон чинь би заяа ингээд юм үнтэй ганцхан юм авдаг төрлийн хүн бас юм байна гэж өөрийгөө анзаарлаа. Тэгээ одоо миний wishlist-тэй амар үнэтэй нэг юм байна. Энэ нөгөө Chanel-ийн нөгөө би өнгөрсөн дугаар дээр яриадсан да. Аха. Maxi Flapback гэж заяа. За. Тэгээ би энэ үннийг харсан чинь $9300. Пүү. 10 мянга гэсэн үг үстэй баг. 10,000 гэдэг чинь 30 эдэн. Тийм 30-аас 35 саяын хооронд материалаас шалтгаалаад янз бүр юм. Oh my god. Би чам тэр зүнхийг харуулъя. Энэ бол миний авахгүй зүгээр гэд байж байгаа зүнх гişнээс. Зүнхний салбар сони юм аа. Намайг бас одоо ингээд ийм сохруулах гэдэг байхгүй юу? Нэрээ юу лээ? Би хичээвэл 30-ыг дээр авчиж болох уу гэж мэгж бодоод байгаа бүр ингээд. Болохгүй штэ. Тийм тэнэг гэж бас болохгүй штэ одоогор бол. За нэг тийм заяа. Хоёр талаар за би энийг аффорд хийж чадахгүй байна гэдгийг ойлгоод өөр опшн яаж байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө опшн нэ. За энэ болохоор east west төтэй гэдэг ийм зүг байна. За. Эний надад энэ хоёр өнгөний амар хүрхэн харагдаад байгаа юм. Тийм үү? Тийм. Юу тийм үү гэж. Тийм байж тээ гэж. Чиний юуны цүнхний яг өмнөх нь бол яг ойлгож байна. За. Чиний цүнхний сонирхлыг ойлгож байна уу? Ойлгох байгаа шүү дээ. Нөө дэлгүүртэр нөгөө зуны юмнууд захиж жагаад эсвэл хитэдэн цүнхнүүд явуулсан байна. Тэгэл битэр чинь бибинийхаа явуулсан зурагсаа ойлгочтой. Тэгээ би цүнхийг нь бол үнэхээр ойлгоогүй. Таны цүнхний чиг хандлага энэ жил хаашаа яваад байна вэ гэсэн. Тэг би уучлаарай гэсэн. Тэгээ нойрыг чи үнэн хийдий. $5,500. 50% off юм дээ. Нэг 13-аас 19 сая хооронд. Зүйл нөө юу авсан штэ. Би чи авсан штэ. Тэгтээ яг өөртөө чадвал жилдээ яг ганц л цуглуулж байгаа ганц л цүнх авъя гэж боддог болсон байхгүй юу. Тэгээд энэ жил тэгтээ худлаах. Бодож байгаа өөр юм баалахаар. Тэгтээ хүн тэгээд зорчуулаас гоё л юм байлээ цүнх. Тийм дээ. Тэг чи тэр цүнх амар хүрсэн. Баг өдрөл. Хинжээ нь яг надад яг гоё таардаг байхгүй юу. Яг жижигэн зүгнүүд юм багтахгүй том зүгнүүд тэрхий том жижиг намхан болохоор ч бас нэг том зүг өөрөдөө том зүг харагдаж байна. Тэр зүгний хэмжээ бүр хоёлаа ямар зүгэн дээр тэгтээ. Яа нөгөө мууагийн нөгөө нэг тийм шүү дээ. Би тэн дээр л анх тэгж мэдсэн шүү дээ. Хүнд цүнх том гэж байдгийг. Харин тийм. Тэг яг амар гоё зүг таарсан. Тэрийг яг байн хүрдэ шүү дээ. Амар үнэтэй авчаад хаяал ивент дээр үрдэг бол бас сонин тий. Сонин тий. Тэр бүр яг юм байцны дараа юу юм гэхээс. Тийм тий. Тэр бүр тэгтээ яг амар төгс хэрэглэн дэйли хэрэглэн төгссөн зүг байна тий нэрээ. За миний дараагийн болохоор Nike-гийн Moon Shoes байна. Энэ амар нэг мгүүлтэй. Тэг анх би нөгөө Jacob Elordi-г өмссөн байх юм харсан байхгүй юу. Тэгсэн чинь тэгтээ Jacob Elordi-г өмссөн болохоор нөгөө Nike-гийн өөр нэг брендтэй хамтарсан пүүзэн байж тараад. Тэгсэн чинь нэг дэлгүүр дээр энэ тэр пүүзний захиалга авч ийн гэдэг таахгүй юу? Авч ийн гэхээр нь хүмүүс ингээд захиалаад гэтгсэн чинь солонгостоо тэр нь ингээд шууд ингээд суул авт болоод захиалга авч чадаагүй гэд. Тэгээ би захиалж чадаагүй байхгүй юу? Тэгээд угаасаа олдохгүй маань гэж бодоод тэгсэн чинь одоо Nike зүгээр яг өөрөө мөн шүүгээ үйлдвэрлээд гаргаж байгаа юм л. Тийм тэгээд энэний аль нэг өнгө нь ер нь бол маш их таалагдж байгаа. Бүх өнгө нь л гоё юм шиг надад харагдав. Юу юм бэ тий? Энийг балерина шиг юм байна тий. Юу н өөрөө амар нэмхэн үндсэн материал нь тэгээ уул нь болохоор бүр амар нэмхэн бас яг гоё зуны пүүз юм шиг тийм байна. Амар ихтэй харагдаж байгаа үз. Хөлний хэлбэрт гоё сууж өгөх юм шиг.
Тэгээд энийг авъя гэж бодож байна. Тийм ээ. Яг дулаан зум яг дээлийн өмсөх тохиолдол яригдчихсэн. Тэгээ энэ жил бас ингээд нэг амар пүүз мүүз амар авах сонирхол алга. Тэр нэг ганц гоё зуны пүүз аваад тэгэл болгоё гэж бодож байна. Минийх ингээд болцсон заяа. За. Би зөвөр өөр юу ээж авах гэж жоохож иймэрхүү юмнууд л бичлээ. Sorry заяа. Би одоо ингээд миний хувцсны шүүг амар хувцастай байгаа заяа. Тэгээд би яг хувцас пүүз авах тал дээр жоохон танагтай тийм танагтай байдаг болсон байна. Нэгт хоёрт болохоор цогцоолж өмсөж чадахгүй байна. Тэднүүсийн хоорондоо. Тэгэнгүүт манай нэг найз нэг хүнээс тийм үйлчлэг авсан гэд. Шүүгэнд байгаа хувцснуудыг нь хараад ингээд ийм хөрхөн капсул шиг ингээд энийг энтэй өмсвөл ийм л уг гарч болно. Энийг ингээд өмсвөл ийм л уг гарч болно гэж зөвлөж өгдөг хүн нийслүүлчлэг авсан гинэ. Тэгээ би тийм үйлчлэг авах гэж утсан. Зөв. Яна ямар холоо. Харин сонирхолтой юм тий. Яг эмэгтэйчүүд яг хувцаах шийдвэрээ яг ингээд шүүгээгээр нь дүүрэн хувцаахад хувцаахгүй нэ гэж хувцаавдаг штэ. Тэнгүү зүгээр яг хувцаахгүй даа биш тохируулж өмсч чадахгүй даа байдаг юм байна гэж би бодоод. Тэгээ одоо ингээд нэг нэгээр нь харахаар надад хөөрхөн хувцснууд амар их яг ингээд амар гоё топ өмөд ч юм уу тий. Тэнгүүд юутай өмсгүү гингүүд ингээд толгой ажиллахгүй. Тэгээд за гээл нөгөө дэйли өмсдөг сул юмнуудаа өмсвөл гараад байгаа юм. Яаж тэр үйлчлүүлэгчийн тестийг мэдэрч санал болгох юм бол тий. Нэр тийм сонирхолтой л. Тэгэл ярилцдаг л хальтаа тий. Би юм сонирхолтой. Ямар хувцлал төсөж яах нүсэж юм. Бас тэгэл бас нөгөө биеийн юм уу пропорц нөлөөлөх юм шүү тий. Тэр үйлчлэгийг авсныхаа дараа бас гоё сонин сайхан ярих нэ. Тэгээд надад болохоор эсрэгээрээ миний хувцсны шүүгээ ердөө 150 болсон гэж боддоо. Вау. Одоо ингээд хувцснуудаа яац юм. Би ингээд амар тогтмол цэвэрлдэг штеп. Сүүлд бүр хитрхи амар цэвэрлээд байгаа юм уу? Би ингээд амар их юм хайсан. Тэгсээр нэ тэндээсээ өмсөх юм болоод байгаа гэж боддоо. Миний одоо юу яаж өөрчлөгдсөн мэдгүй ингээд миний болоо л байгаа хит хувцсан дээр эргэлдээд. Нэг юм хөөрхөн аялж хахад судоку пакинг гэдэг нэг арга байдаг гинэ. Ингээд 3-3-аар нь тэнгүүтлээ тэр хувцснууд ингээд хөндлөн босоо диагоналаар нь аль алийг нь өмсөж зогсчихдог. Тэнгүүд олон хувцас аялдаа авч явахгүй амар байдаг гэдэг нэг юм харсан тийм. Тэрүүгээр нэг тавьж хасыг харлаа би бас. За энэ нэг юм топ тавьчих гэж хараад тэгээд хооронд нөмсгөл сонир байгаа юм шиг санагдал. За миний дараагийнх болохоор йога мат байна. Одоо ингээд гэрт нэг 2-3 йога мат байдаг заяа. Гэтэ би алин дээр нь ч хийх дуртай биш. Тэрийг яаж авсан бэ гэхээр зүгээр ингээд минийс ороод ч юм уу эсвэл юм хэрэгтэй гэж бодохдоо өнгөнд таалагдсан малгц үед авцаахгүй. Тэгэд ясан чинь би нэг удаа явж хагаад хаана нэлээ нэг амар гоё материалтай йога мат барьж үтсэн байхгүй юу. Тэсэн чинь ингээд миний хэрэглэгүүдээс ондоо л тийм хэлээ л те. Тэгээ ингээд материал нь одоо тэр чинь ингээд юу пилатес хийж яхад мат надад айгүй чухал юм шиг санагдаад байгаа нэ. Одоо мат байхгүй болохоор би хевсэн дээрээ болоод байгаа гол нь. Оо за. Амар инээдтэй. Тэгтэл авчмаар байхгүй те. Би ингээд нөгөө юу манаас аалоо тэгэл нөгөө лүүлүүлэм. Тийм лүүлүүлэм энтрихийг харсан чинь амар үнэтэй юм лээ. 800 мянган зангийн йога мат гэдэг. Тэгээ одоо тийм амар үнэтэй биш ч гэсэн нэг амар дэжгүй материалын таалагдсан йога мат орой хугацаанд авмаар байгаа. Йога мат нэрэ чухал юм лээ. Тэр чинь нэг юм материал нь гоё байгаа нэг юм хөлс мүс арай л нэг ням бактери үрчгүй гээл нэг даваадлууд гарах юм шүү тий. Тийм. Тэгээд ингээд амар мөлөрхөд ч гэсэн материал нь шингээж авах юм уу яах юм эсвэл ингээд альтерч малтрах гэл ер нь айгүй олон юм хамааралтай. Тэнгуудад миний сон интерес авсан чинь нэг юм муухай байд юм аа. Үнэр нь нэг тийм заяа. Хоёрдож би бас яг минийсоогоос нэг нөгөөх нь заавас нэг минийсотой төстэй нэг дэлгүүрээс авчихсан. Энэ хоёр л хэргийг гаргасаар байгаа таарсан цаа ингээд байцаар байгаа. Бүгүй юм байна. Материал нь нэг тийм намайг нэг жоохон байхад ингээд зүгээр тоглоом тоглох гээд суулгачдаг гэсэн юм шиг материалтай. Тийм сонир материалтай. Тэг нэг гоё чанартай гэхдээ маш дэжгүй боломжийн үнэтэй мат. Хураагаад ингэнгүүт нөгөө хураасан юуных нь хэлбэр орчдөг тий. Тэгээ дэлгэтгэхээр ингээд тэгээд байдаг. За миний дараагийнх болохоор битангаас үлэм. За. Энэ маань бүр новшолсон. Тэгэл одоо бид яг буудан л хайсан л хүмүүс юм да. Гэхдээ ор болдог буудан зүгээр юм байна гэж бодсон. За. Бид ч одоо төчээр ихээр ингээд газар гуйц дэвсээ дундуулж байгаа байхгүй. Тэгэхээр яг хэр тухтай байгааг сайн мэдгүй л. Гоё ич. Тэгэхээр газар ундах дуртай хүн дээ гоё хөө. Ор олчдаг буудан байвал өөрсдөө зургтаа үзэж мөсөж байгаа ундчуулж амар юм уу гэж бодоо. Тэгээ энэ яг нэгт нөгөө хоёртлын энэ хоёр майжсараад. Яг мууртай айдлууд байна уу гэхгүй. Яг ямар буудан болоод байна вэ гэхгүй. Тэгээ шинэ буудан байхгүй юм уу? Тийм. Шинэ буудан авсан ч майж болохоор хэцүү юм тийм. Харин тийм. Тэгээ төвшөө болохоор муур майждгүй материал байд юм аа гэт.
Тэгээ би болохоор ингээд ямар хөрхөн үешүүллээ царайлаг юм хангууд төвшөө болохоор ингээд муур майжхгүй материалтай гэж хайгаад тэгээ бид хоёрын хүсэл сонирхол нэгтгэхгүй удаатай байна л та. Тэгт ямар ч сайрнаас нэг солино. Вау, шинэ бодонтой подкаст. Эсвэл шинэ сизон маань шинэ бодонтой эхлэх юм байна. Бараг. За дараагийнх нь болохоор авмаар байгаа юм биш, хиймээр байгаа юм нь болохоор би high heels dance class явж үзмээр байна. Өсгийдтэй бүжиглэх юм уу? Тийм анги байт юм уу? Бэн. Яа, ямар амар радионы сурчлагаа шиг явчихваа. Тийм ээ те. 97. Тийм тэгээд би ч ер нь амар бүжиглэх дуртай. Тэгээд яг сургалтанд явчаад хайчаад байдаг гэсэн хэрэг юу? Би ингээл нөгөө Латин Америк бүжиг сургалтанд явж маваал. Тийм, балетанд явж маваал. Гэлтэй данч дундаас нь хайчдаг. Тэгээ тэр маань юунаас болдог байсан бэ гэхээр би ингээд ямар сургалт хайдаг байсан бэ гэхээр олонтойгоор хичээллэх анги хайгаад байдаг гэсэн байхгүй 7 хоногт 3 мөр ордог ч юм уу тий. Тэгээд ингээд ажлын өдөр ордог гэд. Тэгээд гол нь нөгөө ажлын өдөр чинь завгүй болохоор нэг хайчвал тэгэл зааг ингээд хайчдаг. Тэгээ одоо болохоор угаасаа тийм high heels dance class-ууд хөвчлэн хагасдан сайн дөрөөмөр хичээлт юм билэ. Тэгэхээр зүгээр л 7 хоногт 2 удаа явдаг. Тийм dance class байх хэрэгтэй мэн гэж бодоод. Тэгээд high heels-ийг яагаад сонгосон бэ гэхээр яг өдөр тутамдаа өсгийтэй гутал өмсөж байгаа ч гэсэн хөвчлэн ийм flat гутал өмсөж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө flat гутал өмсөд ахаар нөгөө эмэгтэй хүний ийм булчин, шилбэний булчин нэг их ажилтгүй юм шиг надад санагдаад яг ийм high heels-ийн өмсөд байвал хөлнийхөө булчин гоё хадгалчих юм болов уу гэж бодсон. Тийм тэгээд бас гоё мэдрэмж нарай өөр ах болов гэж бодоод тэгээд одоо сургалтаа хайж байгаа. Nice choice. Үтээд за. Ямар бүжиг байд юм болоо гэснээс. Нэг амар секси бүжиг байгаа штэ. Нэг юм өсгөц дэрүүдийг эрэгтэй ус бүжиглээд байдаг шүү. Хатлаг байдаг байсан да. Яа, яг тийм бүжиг санаанд ороод. Тэгэл амар бариу хувц өмсөөл лаг өндөр өсгөд явахтлан дээр л бүжиглдэм юм лээ. Гэтэ өсгөд явахтлаа л өөрсдөө сонгодог л ах л та. Тэгээд мэдгүй ер нь амар секси л тийм ээ. Бүжиглдэм юм лээ. Амар юм феминин энержи чинь бас хэрэг юм байна да. Өсгөдөн дээр алхах чинь бас үзээтэй байдаг шүү дээ. Тийм хүмүүст бас гоё юм байна те. Тийм байгааз. Тэгээд бүр тэрэн дээр бүжиглэнэ гэж бодохоор бүр тэл мэдгүй надад амар таалагдах юм шиг санагдсан. Эхэндээ хэцүүлэх ах л та. Бүжиглэх. Ихтэй ах уу болгоно гэж бодож байна. Нэрээ бидний яг нэг юм сургалт юм одоо юу гэдгийг фитнесийн юмнууд хайгаараа дандаа оролтын ард юм тий. Олон байхаараа л нөгөө төлсөн мөнгөө өөртөө байлгах гал. Тэгээ 7 хоногт 2-3 ч ер нь бол зүгээр шүү дээ. Ажлын өдөр ерөөсөө тийм дасгалын юм авах болиё гэж угаасаа бодсон. Тэгээ ажил ямар тийм амар цагт яг ингээл 6 тарчвал би 7-д гэж болно шүү дээ. Яг цагийн ажил болохоор тий. Тэгмут ингээл яг 7 цагийн анги дээр 7 цагийн зураг алт авцчвал тэгэл ажиллаа л хийхээс үр аргагүй болохоор тэгж мөнгөө үрж жахаар яг л хаусцсан би угаасаа амраад байгаа учраас болгоё гэж бодсон. Тэгээ би бас уул нь оны ихэнд хилжэлсэн л та нөгөө өмнө чи ингээд юу яадаг гэж жагаад цагийн хуваарьгүй ажилдаг болоод ингээл эрхчлөөнд бас тухайн үед хүрчихэж байгаа шүү дээ. Тэгмут ингээд надаа ингээд гэрээсээ ажиллах нь надад амар эрхчлөө юм шиг те. Ингээл гэртээ ажиллах их нэг юм гоё аюу эрхчлөөтэй ажиллаад байгаа юм шиг мэдрэгддэг байж хаад одоо болохоор гэрээсээ ажиллах нь өөрөө амар төвхтэй санагдаж эхэлж байна. Ажлыг ерөөсөө ажил дээр л хий. Харин тийм гэж бодоод байна. Тэгэхгүй бол ингээд яг би бүр ингээд лаптопоо гэртээ авчирхаар бүр амар төвхтэй санагдаж байна. Заяа одоо ингээд эдиторуудаас ингээд видео ирнэ штэ. Тэрийг ингээд гэрт ингээд үзэхээр ингээд тийрхээ мэдээд нээж чадахгүй матахгүй травматай болсон заяа. Тэр ингээд ажил дээр хийж байгаа л хажууд нь сууж байгаа хэлэгчид асуудалгүй. Тийм болохоор зөөлөн үед ингээд гэрээсээ ажиллах гэдгийг бүр ингээд байхгүй болохыг гэж бодож байна. Тэгээд гэрээсээ ажиллахаар л нэг юм амарч байгаа мэдрэмж угаасаа байхгүй болчиход лээ. Тэгээ тийм майндсет амар өөрчлөгдсөн мөлий. Гэрээсээ ажиллах бол not good. Надад бүр яг тэгдэг би бүр. Нөө гэрт бол ажил хийхдэггүй л. Яг чаддаг хүмүүс бол нэг юм юмны тэгээ баундрийг сайн тавьж мөвдөг те. Яг ширээний ард цаг ажиллаад хэдэн цагт нэгээд дуусгах мэдгүй яадаг чи нэг юм. Харин нэг өөр хариуцлага гал тэнд яригддаг шүү. Надад бол зүгээр ингээд гэр бол ингээд амрах орчин тийм учраас ингээд ажил хийх нь батгаа яригдах ч ер нь хэцүү. Харин тийм ээ. Тэгэл бүр 10 мар болж байхад ажлын гол хийгээл байж ингээд боддоо. Тэгэхэр ч амар муухай юм чи. Тэгэл за хийхээс өөр аргагүй. Эсвэл тэр ажлыг явуулахаас өөр тэр гарах хэвээр хичээл зүтгэл болохоор хийж байгаа юм заяа. Гэхдээ яг тэр үеийн миний ажлаас ирээд амрах тэр үеийн vibe-ыг үнэхээр унахчаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө гэрт ирээд амрах гэж итэл
ажлын стресс зодод ороод ирэнгот тэгэл нэг амарсан болохгүй тэгэл цацацаа гэлсэнтаа л өглөө босъё. Яа. Тэгээд хичээж байна. Гэтэ хичээсийн 6-аар болохгүй ч гэсэн баг багаар сайжирч байгаа гэж бодчих. Миний дараагийнх болохоор угаалгын өрөөгөө нэг энэ яг нөгөө анх байранд орсон тэр хിവэрэл байгаад байгаа байхгүй юу. Тэгээ яг нэг өөрсөндөө таалагцсанараа нэг жоохон засвар хийе гэж бодоод байгаа юм. Тэгээ амжуулын энэ 100 гэсэн чинь нэрээ бас жоохон удрах юм байна. Би явчих нь гэхээр. Тэгэхээр нэг 8 сард юм болов. Жоохон шинжлэхсэн шалтгаан шүршүүр амар хэрэгтэй юм аа. Бид нар ч одоо босоо шүршүүр. Тийм байнараа байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт хүмүүс байн гоё штэ. Та нар нэрээ юу гэж боддог вэ? Чамд бодлоо. Угаар одоо нөгөө хүнд байхгүй юм гоё санагдах гэж би бодож байна. Гэхдээ ингээд нөгөө манай яг юу гэр баантай байхгүй юу? Тэгмэт ингээд нөгөө баантай альч усан дорохын тулд баан дотроо ороод нэг юм сонин штэ. Шүршүүрд орж ирсэн чинь нэг баан дотроо орж зогсох мэдрэмж нэг сонин. Тэгээ тийм болохоор би ер нь бол шүршүүрэн дээр гэж бодсон. Гэхдээ хаяа нэг баан дэвтэх талаар боддог. Тэр хэрэгцээ хангахдаггүй яваад идэг ч гэсэн усанд орчиж байгаа учраас асуудал байдгүй л дээ. Тэр цэгийн нөгөө хүүхдүүдтэй айл дээр онд байдаг ч байна. Харин тийм бил. Хүүхдүүдтэй айлт бол заавал баан нь л зүгээр гээл аав ээж мэж тэгэл байгаа л да. Заавал айл нэг юм биш юм аа гэх нөгөө манай бааны хэлбэр амар сонь нөгөө юу болохоор нөгөө булангуудтай нөгөө зайтай болохоор за булангууд руу нус ороод идэг болохоор шүршүүрт орох юмч боломжгүй байхгүй манайх. Тийм нөгөө шүршүүр дээрэж тогтооцсон юм байхгүй. Тэгээ нэг бол яг баан дотор сууж байгаад ингээд ихэвчлэн лөө жим дээрэл шүршүүрт орчихно л тоо. Тэнгүүд яг ингээд зүйлүүд нөгөө гүүж мүгээд гэж жоохон тасгал хөдөлгөөн ингээд авахаар шүршүүр бүр мас 50 юм байна гэж бодоод. Тэгээ одоо баана яг нэг юм улан завсар гардгуу дөрвөлжин баан болоход тэгээ шилээ алт хийлгээд шүршүүр болгож ийл гэж бодоод байна. Зя би дараагийнх нь болохоор би гарын алганы шивээс хэлгмээр байна. Тийм. Тэгээ нэг ийм шивээс харсаахгүй юу? Амар хөөрхөн. Надад бол гэхдээ нөгөө юм авмарга үйлчлэхийнүүд айгүй их байгаа байхгүй юу? Гоо сайхны талын гэх юм уу? Тэр маань дандаа private болчиход байна. Тийм иймэрдүү. Өнгөтэй ах юм уу тийм? Өнгөтэй. Хөөрхөн. Ийм шивээс хэлгмээр байна. Одоо шивээс шал өөр төвшөнд очсон баха. Найзынх нь энэ бол ингээд арилаа доо. Тий би ч хиттэй байсан юм бэ мэдгүй. Нэгт амар амархан арилцдаг. Хоёрт ингээд амар паруугар маруугар. Тийм. Харин тийм. Энд ч ингээд дүүс хийлгэсний дараа бол амар ингээд зураас шиг амар гоё исэн. Тэгэл хийдгснийхаа дараа юм болчихсон шүү дээ. Гэтэ наа чи хөрхөн шүү дээ. Харин тийм би яг ямар үед юу бодож хийлгэсэн маань болохоор утга нь юу болохоор их вишүүлт нь их анхаард юм уу? Тэгээ энийг би тэгтээ гоё санаа байна. Тийм. Хонконг явахтаа хэлэх юм уу? Үгүй солонгосолчог юм уу? Тийм шүү дээ. За ямар ч гэсэн яг Монгол хэлсэн ч яах вэ те. Тэгтээ гоё нэг газар хэлгээд шивэстэй ирэх нь гоёлохоор тийм бодож байгаа шивэснүүдийн нэг байна. Тийм дээ нэрээ. Тэр экспириенс бас нэрээ гоё юм бэлээ. Nice. Өнгөтэй шивэснүүд бас гоё харагдах юм тийм. За миний дараагийн үйлчилгээ боловоос түрүүхэн ярьсан энэ нөгөө батганы суурь. Тэгэл би сая яг андаа гिचээрээ тийм approved болчлоо яг солонгос явах юм л гэж бодлоо. Тийм ээ миний вишлистэнд бас Корея виз гэд байна. Бөөнд нэг виз гэж нэрлсэн байдаг. Тийм виз эндээ ороод гарчвал тэгэл болчих юм чин гэж бодоол. За миний дараагийнх болохоор би ямар амир нөгөө байр авах уу машин авах уу Корея визний дор Skims hipster underwear гэж шийдсэн байна. Underwear авах уу Корея авах уу? Яа, инээдтэй юм аа. Энэ одоо яадаг underwear тэгж амир зүгээр л underwear орлоо. Тэгээ нөгөө юу яагаад ч юм надаа энэ ийм төрлийн нөгөө underwear-ууд амир гоё харагдаад. Тэгэл би харуулъя. Зүгээр л энгийн ландер ярих л та. Гэхдээ нэг юм гоё эстетик харагдаад яагаад юм мэдэхгүй. Амар тухтай. Тийм. Гэхдээ хойдл нь нэг юм хөрхөн юу биш. Ойлгож. Тийм. Секси гэхдээ гоё. Тийм ээ. Одоо нөгөө яг нэг биений юм ирэхээр өмсчдэг нэг тухтай нэг панцнууд байдаг шүү дээ. Тэр чинь бол ингээд бас яг юм бат бол бүтэн гарахгүй. Яг ингээд нэг жоохон наагуур. Яг ингээд бүтэн бүрхэгчдэг. Энэ болохоор яг гараад байгаа юм нэ. Тийм. Тийм загартай. Тэгээ Skims-ийн хөрхөн харагдсан. Skims-ийн нэр гоё дээ шүү дээ. Яг материал нь дотор хувцсных. Тэгээ би яг чамайг Skims ярьсан ч саналаа. Би одоо яг нэг юм өөртөө тохирсон хэмжээний бра олж чаддгүй нэ зүгтээ. Би ер нь дотор хувцас Skims-ээс аваад байдаг байхгүй юу? Тэнгүүд материал нь ямар гоё зав. Тэнгүүд яг бранд дээр нь сайзаа тохируулж чаддгүй. Skims-ийн нэг зүгээр ингээд өмд хэмжээний хэмжээнд гэсэн нэг арай нэг өөр байгаа гэдэг шүү дээ.
нэг size chart mark-ыг харж иж нэг юм цагтаг. Тэгээд би одоо яг 3 дахь захиад failдээд. Тэгээд за болий дөө гэт. Асуудал нь ингээ капныхаа хэмжээг олж байгаа юм заяа. Кап болчингууд ингээд тойрог нь болохгүй. Тийм, тойрог нь болохгүй. Нэг бол багтчихгонгууд ингээд хитрхи бариад харч амар хэцүү шттэ. Тэгэнгүүт сүүл за энэ багтаад байгаа юм бол нэг томруулаад энэ л ах гэсэн чи тэр нь том. Кап нь томдсон уу? Үгүй нөө юу? Кап бол яг болоод Аа байна. за. Тэгэнгүүт Тойрогоороо. тийм тойрогоороо. Уганд чи ингээд нэг юм их хэсгэж багсахдаг 3 юмтай байгаа шүү дээ. Тэгсээр нээл нэг бол багтаад нэг бол томдоод. Тэгээд нөгөө Ямар юм тийм нэр. харин тийм л. Тэгээ баг юм дээр чинь нөгөө уртсгадаг нэг жижиг юмнууд хийждэг шүү дээ. Тэр мэрийг хийхээр жоохон тухгүй. Хойно нэг юм тухаад. Тийм тий. Бра гэснээс амар сонирхолтой. Хүний ингээд жин асахтахаар хүүхээс багс тийм биш. Тийм бэ нүү. Би бүр ингээ өөрийгөө би ийм л хүүхтэй гэж бодож явж байгаа штэ. Тийм бэ нүү гэж уусаад ихэл юм. Тэгсэн чинь миний хүүхд жижигрээд байвал яах вэ? Амар сонин заяо. Барьж үзээ. Чи одоо миний хуучин одоо яг 2-3 сарын өмнөх хүүхийг баримжааг нь мэдэх болов. Тийм үү яг ингээд мэдэж байна. би бүр ингээд яах сте мэл гэж бодсон. Би чи яг өөрөө тийм л хөхтэй гэж бодож явж байгаа штэ. Гэтэл багсцсан чинь би жижиг хөхтэй байлоо гэж бодоод яг миний тэр хэлбэр амар гоё. Тийм штэ. Хүйд ямар хэцүү юм надад. Харин тийм байгаад амар сонирхолтой. Тийм ээ, тийм. Тэгээд айгу хайран гişнэс. Тийм наа чин гэхдээ юу л юм байна да тий. Beauty is pain. Харин тийм амар сонирн байгаад тэгээд ингээд өөхөл хөрөмтлөгдтаал тэрэн шимэгдээд л байгаа юм шиг байгаа юм л та. Тэг гоё хэлбэр маань байхгүй л байгаа юм шиг. Бас наа чин бодоо штэ л юм байна. Харин тийм яах ёстой. Яна гоё хөхөө гоё би юу юм бэ штэ ерөөсөө. Тэг одоо мэдхгүй та хөхийг хийлгэж болох юм даа л гэж бодохгүй юу. Тэгтэл хайран. Тийм ээ. Тэг би бас тэгж бодохгүй юу. Монголд ч юм уу нэг юм яг ингээ хэмжээ аваад хийгээд өгдөг юм брамраны газар байд юм болов уу гэж бодлоо. Тийм дээ. Харин. Нөө юуных хэрвээ чи өмсөжсэн үү? Флорих. Тэрнийх гош нэрээ бас гэж хөө. Би чи яг жижиг хөхөндөө бүр ингээд зүгээр нормал зөө би амар гутрааддаг юм байдгүй. Гэхдээ яг амар юм эсвэл хангалуун бол биш шүү дээ. Тэнгүүд флор болохоор амар юм гой хөхтэй хүнд гоё харагддаг. Яг зөвхөн бран бол дотоож нь бол бас өмсдөг юм өстэй. Тэнгүүд ингээд ямар ч юм юу байхгүй болохоор хатуулга бити хатуулга эсвэл нэг юм нэг жоохон нэмгэнч байсан нэг юм доторлогоо гэх юм. Порлон. Порлон. Зүг ойлгож байна. Тим юмнуудтай бранд би өөрөө тассан юм шиг байна. Тим байхгүй яг юм даавуугаараа байдаг болохоор бранд бол надад яг тийг санагддаг юм. Яг гоё хөхтэй охтууд бол үнэхээр гоё харагддаг. Флорын брандууд бол материал настай ч гоё. Нэрээ флороос асууж үзье. Танах юм хатуулгатай хийдэг юм уу гэсэн. Зя. Чиний хүү, миний хүү. Хин дээр явчлаа. Миний дараагийнх болохоор им жисүүгийн юу вэ наа? Им hair combo гэх юм уу? Нөгөө нэг ойлны юу? Тийм ойлны. Нөгөө шампунь, кондишнертэй нэг зүгийн бал шиг юутай. Тийм зүгийн бал шиг юутай. Тэгээд ийм нөгөө хуйхны массажер болон сам мамтай нэг ийм комбо байна. Ямар хүүрхийн. Цанаас импакттэй юм уу? Мэдгүй байна. Эсвэл өөрийнх нь косметик зүүх юм шиг байна тий. Гоё яагаад тийм ээ. Ямар хүүрхийн. Амар хүүрхэн. Тэгээ ийм массажертайгаа энэ комботойгоо. Тэгсний үсний ойл мойл. Би сүүлийн үед нөгөө hair care жоох алдсан. Завгуудаад. Яг шүү дээ. Цаг ордог болохоор. Тэгээд тэндээс жоохон санаа зовоод буцаад яахгүй бол ус маань жоохон яраад байгаа юм шиг санагдаад. Би үсээ буцаад баран болгочих хэвчээ. Oh my god, яагаад вэ? Таалагддаг юм уу? Жоохон тасгүйсэн. Хайр юм аа. Гэтэ тэр подкастн дээр амар хүүхэн л харагдчихсан шүү дээ. Сүүлд эдитэлж яхад. Тийм. Чи яг над шиг юм исэн мэт. Хөөе би юугаа нөгөө хөмсгөө плеччихсэн байхгүй юу? Тэгээ би 5 минут ч болгоогүй буцаад бодсон. Над руу зургийг авсан би гэж чи буцаага харуулсан ч шиг. Тэр тэгээд яг ингээд би нэг юм харь гаргийн амтэн шиг харагдаацсахгүй өөртөө. Тэр чинь ингээд дасах хугацаа олдохгүй бодчих жаам л да. 9 сая тэгт. Чиний яг наад хөмсгөний чинь цайралт миний өсөн дээр болсон байхгүй. Би гоё дулаарч байгаа юм чи алин болгон бараастай эдийн гэж бодоод жоохон цайруулъя гэж бодсон юм. Яг өмнөх подкаст бичдэг өдөр штэ. Тэгээ би чи өс чинь 2-3 цаг суугаад ихч бид миний өсөө. Ямар тийм бэ? Тас юм сонирм байсан юм юу байсан. Харин тэгээ заа гэдэг буцаагаад тэг хизээ бодсон. Уржиг төр. Хайр юм.
За одоо яах вэ? Харин тийм ээ. Тэгээ би плечсэн хിവэрээс бол одоо тасцсан л байгаа хта. Харин тасчин л ах. Би бас жоохон хэлсэн бол тасчин л ах. Тийм баг. Тэгтээ тэгээд яг хүсний мөнгө хөмсгний өнгө чи яалтчгүй ингээд хөөе чи юу яагаад Сүү бас бодсон. хөмсгний өсний өнгө чи яалтчгүй өөртөө итгэх ихтэй холбоотой болохоор яг ингээд сонио харагдаж байгаа хта гэж бодоод яваад хахаар юу юм чи. Үгүй нөө миний нэг хөмсгний маскара байдаг шүү дээ. Чи тэрийг яг нэг шинээр авах ш. Тэр яг хуу. Тийм үү. Тэгээ нэг ямар край хийгээд яг чиний юу шиг болсон заяа юу. Тийм үү. Надруу явуулсан зураг байсан да билет чи тиймэрээ. цай үзлээ. Тэр жигч харагдана юу юм. Хойлоод бодож үзэх үү. Тэгхүү. Юун дээр явж. Одоо чинийх чамд үлдсэн юм уу? Надад байхгүй байна. Ер нь бол басан байна. Тэгээ би юу яасан бэ? Саяхан нэг дэлгүүр хийсэн юм аа. Тэгээд бодож исэн юм авцаахгүй. Тэгээд яг вишлистэнд айгу цөөх юм байна. Авсан юмнуудаас ярих юм. За тий. Би юу авав та? Дасгалын явцнууд авсан. Нэг амар хөөрхөн брэндээс Монголд шийгээд. Тийм. Би тэрний Instagram руу нөрөд харсан чинь нөгөө хин нөгөө Тэнгисэрийн золоо. За. Тэр мөр моделийг хийцэн дээр бүр амар гоё секси хүмүүс моделийг хийж байгаа шүү дээ. Тэнгүүд харангууд за энэ хүн энэ хүндэл энэ ховцос энэ л ингэж гоё харагдаж байгаа. Надад бол ингэж харагдахгүй байх гэж бодоод явцсан. Тэгээс сүүл нэг тараа центр орсон чинь яг тараад шинэ дэлгүүр нэгтсэн байж тараад. Тэгээ рандомли өмсөө үтсэн чинь амар хөөрхөн бэлээ. Яг Монголд үйлдвэрлэж байгаа брэнд юм уу? Тэрийг нэстэй мэдсэн. Ямар ч гэсэн Монгол эзэн тийм шиг үлээ. Үйлдвэр нь Монгол эзэн мэдхгүй. Тэгээд ингээд V-neckтэй топыг өмссөн чинь ингээд ямар ч браго ирнэ. Миний нөгөө хөөрхөн жижиг өөгч бас өөрөө нэг хөөрхөн хатуулгатай цаанаасаа. Тэгээд яг хайгаадсэн юу авсан. Леггингс авсан. Нэг камел төө штэ. За. Эртөө зүмсчгээр яг гараад хэцүү байдэн штэ. Тэгээ би яг тийм гаргадгүй эртөө цайгаад уудаж байгаа байхгүй. Тийм сүүлд бүр лүлүүлээ мөнөслаа. Гүнтэй нэг эртөө авсан эднийг л хүмүүс гоё гэдэг юм чи эднийх л байх гэд. Тэгэд яг тухайд авахтаа өмсөж үзсэн чи дэжгүй байх шиг байсан хэрнээ яг тасгал дээр өмсгөр гараадсан. Тэр шийгээс авсан эртөө зол яг гоё. Бүр яг тийм үү. Нэг юм төсөөлөгдөж байна уу. Тэр нэг юунд байд юм бол амар хэцүү тийм. Эсвүүртэй л байдаг юм шиг байгаа юм миний бодлоо. Тэгээ материал нь бас тиймдээчгүй байсан. Өнгөний сонголт байсан баха. Ганцхан саарл бормор байлууд тэг би хар байхгүй юу гэх. Одохгүй гарнаа гэлтгчихсэн. Би юу авмаар байгаа? Capri эртөө завмаар байгаа. Тэр бүр амар нэр өвчлээсэн аа ш таг мартчихсан. Тийм дээ. Өсөдтэй өмсөл баярч маргатан. Тэг би хайж байгаа юм. Тэдний төс нэрээ Capri байлаа. Тийм үү. Орж үзье. Nike энтер орж үзсэн, Converse энтер орж үзсэн. Яг Nike-ийн бас нөгөө юу гараад ит юм аа. Зураас гараад итин. Тэгээд камел төө. Харин тийм ээ. Тэр ингээ хэцүү ингээд голоор нуваачаад байдаг тийм. Амар тэгээд ингээд яг тэр чинь эмхтэй хүний биеийн онцлог штэ. Гэхдээ л гарахгүй байх бас. Үгүй тэр чинь ингээд өөр өмд өмсөхөөр тий дотооч мотооч тий андервэр өмсөхөд зүгээр байгаа ямиг тэр хувцсных нь эсвэр нөрөө голоор нуваачаад байгаа. Тийм яг нэг зураастай байдаг тийм штэ. За өөр юу аав? Өөр нөгөө матин кем орсон. За. Тэд яг шинэ бараудахгүй нэмэгдэж ирэх юм шиг байлаа. Одоогор бол цөөхөн сонголттой байсан. Гэхдээ ямар ч гэсэн нэгцэнд нь happy. Тэгээ нөгөө захиалга авдаг газруудтай харьцуулаад ижлэгэн бараамаарыг нарахад чуд баг үнэтэй бол байх шиг байлээ. Тэгэхээр альбиосны дэлгүүр болохоор тэгдэм болов гэж утсан шүү дээ. Тэгээ тэндээс нэг цамц бодволк 2 авсан. Өөр чинь нэг усны индүү авсан. Тэр маань фейлцээ. Усны индүү? Нэг юм солонгосчууд нэг юм усны дэлгэн гаргаад идэг даа. Тэгээ тэр болохоор Dyson-оор биж чадахгүйсэн байхгүй юу? Тэгээд нэг рилүүд харсан чинь нэг юм бөөрийн хий тэгсэн хажуудаа нэг юм авчаартай нэг юм юу гэдэг штеп. Усны индүү. За. Тим индүүгээр л амар гой болгоод байна. Тэгэл би надад индүүл хэрэгтэй юм байна. Тэгээд нэг дэлгүүрсэжсэн чинь яг тэр өдөр штеп явжсэн чинь нэг индүү харагдахгүй юу? Тэгээд тэрийг аваад оройн дурч өстэй патрулсан чинь үсээ зулгаасаар байгаа таарсан. За тэг би яг өөрийгөө чадахгүй байл гэж бодсон л та. Тийм хаа нөгөө усны индүү авчаад хэсэгтэй нөгөө яадаг тасгүй штеп. Тэгээ яанда болчих واخа. Харин тэгээд Dyson-гоо одоо ашиглаж сурсан юм чинь тэрийг бас ашиглаж. Харин би бас нөгөө Dyson-гоо эхэлж яаж хатаж чаддггүй зулгаагаад идэв гэсэн болохоор явандаа тасах хаа л гэж бодож байна. Би бас нэр өсний яриад ангууд олдоод идэх байхгүй. Би бас өсний нүгээс салмаар байгаа. Өсний самаа. Тэр маань яг ажиллаж исэн гэхдээ нөөний хөрхөө өөрөөсөө ингэждэг сам. Өөрөөсөө ингэждэг. Тэр ингээд нөгөө миний үс их ундагтай юм уу эсвэл угаасаа л тэр өсний самны онцлог юм ингээд миний өснүүдийг зулгаагдаад ингээд тэндээ ингээд орооцолтчдаг ус маань. Тэгээд тэрийг ингээд салгаж авахд амар хэцүү. Тэгээ дээрэс нь нөгөө өснүүд нь одоо миний нөгөө өтгөө өсөнд бүр ингээд самных нь ишнүүд ингээд дарагдаад одоо ингээд сам биш юм шув шулуу юм болцсон. Тэгээ янзлах байгаа тийм Dyson ус яг тэгдэж шүү. Би тэгэл нөгөө нэг юм хавчаар өгдөө шүү. Төмөр тэрүүгээр. Харин тий. Тэгээ одоо тэр бүр ингээд
ингэж буцаад босох хэмжээний биш болсон. Аа. Тэгээд тэрийгээ гоёор солиё гэж бодож юм. Оо бас ярьжсэн чи санаанд орлоо. Нөгөө хоёулын руу нөгөө юу ярьсан да. Усны лазер ярьсан да илүүдл усны. Тэрнэр За. нэг юмхтэй бичсэн штэ комент. Оо, тийм Санаж штэ, байна уу? тийм. Тэрийг би нэрээ авч үзье гэж бодоод. Би одоо яг усны лазер дээр яг үнэхээр give up болцоо. Оо тийм үү. Тийм. Гэтэ уралт нь бол нэр амар багассан За. заяа. Гэтэ одоо оролдуудтай байгаа байхгүй. Би ч одоо өмнөх нь нэг 20 морь хонц юм уу? Тэгсэн байхад бол ингээд уралт нь эрс багассан байгаа байхгүй. Тэгэнгүүт би гэтэ өвдөлтийн үнэхээр дахиж төвчихгүй байна гэж бодсон. Тэгээ ялангуяа яг нөгөө энэ хэсэг нөгөө биений хэмжээ ирэхээр өвдөлт гэж ер нь ингээд энэ хаваараа өвдөж одоо ханлаа гэж боддог. За. Тэгээ гэртээ өөрөө сайхан тухтаа үзье гэж юу? Тийм. Тийм тий. Тэр ямар нэртэй байлаа? Юу штэ. Тэр дугаарын комментиг нэг хараад дахиж. Тийм надад байгаа. Надаа нөгөө юу нэгаа. Тэр брендing. Үс ингэ зулгааж авдаг төхөөрөмж байгаа. Тийм үү? Өчигдөр тэрийг дэжгүй мэн гэж ярьж Тийм байлгүй. хэрэгтэй хэсэгтэй бол дэжгүй юм л. За тэгээд Чи хөөрхөн budget friendly болсон юм шүү. тийм шүү тий. Айтайхан болсон юм шүү. Харин болоод байгаа юм шүү. Яа за тэгээд энэ удаагийнхаа дугаартай хамт хэлсэнд баярлалаа. Та хэд ойрд юу авмаар байна? Гой шунал хөдлөж байгаа юмнууд байна уу? Бичээрэй. Тэгээд Тийм дээ. энэ маань бас энэ season 2-ын маань сүүлээсээ баг 2 дахь 3 дахь дугаарууд нэг болж орж байгаа баха. Бид хоёр өргөлөөдөд бас нэг дугаар бичнэ. Юутайч 6 сартаа дугаараар таслахгүйгээр season 2-аа дуусгана гэж бодож байна. За тэгээд хамт өсөнд баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай.